Хай, кино цаашаа подкастын 3 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Тамира байна. Өнгөтөл байна. За, өнөөдрийн манай подкастын дугаарын сэдэв болохоор Friendship Stories буюу найзуудын хооронд харилцааны тухай сторинууд байгаа. За, тэгээд үүнээс гадна та бүхэнд жижиг зарлал хэлэхэд манай подкаст маань өөрсдийн гэсэн subreddit-тэй болж байгаа. r/кино цаашаа subreddit руу ороод бит хоёрын одоо энэ подкаст дээр уншиж байгаа сторинуудыг яг original angle-аар нь та бүхэн эндээс харж болно. Жишээлбэл одоо түрүүчийн нөгөө нэг дугаар дээр гарсан. Нөгөө аав нь DNA-ийн шинжилгээ хийлгүүлдэг стори шүү дээ. Тэр сториг ингээд өөрөөсөө яг англи хэл дээр уншвал амар гоё шүү. Яг тэгэхээр нөгөө 18 настай хөхөд ингээд амар эмоцороо ингээд бичсэн. Тэр нь ингээд бүр ингээд бичсэн юмнаас амар мэдрэгддэг байхгүй юу? Тэгээ ингээд амар харааж ураагаал ч юм уу те. Тэр мөрийг би яг ингээд орчуулган дээр бүрэн буулгаж чадаагүй. Нөгөө яг тэр хим маягийн тийм болохоор тэр сториг бас уншаарай гэж зөвлөе. За, тэгээд эхнийхээ стори л орох уу? За тий. Миний эхний стори r/mids subreddit-ээс авсан. Эрэгтэй хүний үүр дээр суулгүй Uber-д тарьсан миний буруу юу? За, сайн найз Сара маань 22 настай. Сайхан Джеймс гээд 23-тай залуутай үерхэж эхлээд их жаргалтай байгаа. Би цөөхөн найзуудтай бөгөөд тэдний нэгэн Сара юм а. Тэр сайхан Джеймсийн найз залуучуудтай танилцаад тэгээд далайн хэрэг явах аялал төлөвлөж эхэлсэн. Би бүр 4 удаа үгүй гэж хэлсэн ч Сара хамт яваач гэж гуйсаар байсан. Тэгээд би сүүлдээ намайг ганцаардмал бас гунгийн гэхийг нь болиулахын тулд зөвшөөрлөө. Тэд нарыг машинтай гисэн. Сара бит хоёрыг хамгийн сүүлд ирж авсан бөгөөд 5 хүн суудаг машинд 4 залуу суусан байв. Би ч болтох харгаа болоод машинд хангалттай зай байхгүй мэнаа. Чи найз залуутайгаа гоё далаа явчаад ирээ гэсэн. Би үлдээ гэсэн л дээ. Сара зүгээрээ болохгүй бол би Джеймсийн үүр дээр суучхна гэв. Би ч шууд эвгүүцэж эхэллээ. Тэгсэн Джеймс өөрөө машин барьж байсан болж таарад машинаа өөр хүнээр бариулахгүй гэлээ. Тэгээд намайг л хин нэгний үүр дээр сууж таархан дээ гэсэн. Сараг өөр хүний үүр дээр суулгахгүй гэсэн. Ерөөсө танихгүй залуус байсан л да. Би Сараг хажуу тийшээ татаад надад айгүй тухгүй uncomfortable санагдаж байна гэсэн. Надад туслах болов уу гэж бодсон юм л да. Оронд нь тэр бүр үүнийг дэмжиж магадгүй хин нэгэнтэй таарч тохирох юм билүү гэсэн. Тэр Джеймсд бүр ухаан жолоогод уралцсан. Тэгээд энэ аялын тухай маш удаан ярьсан болохоор би тэсэд гарыг гэж бодсон. Сара урд найз залуугийнхаа хажууд сууж, хойно сууж байсан 3 залууг хоёр нь өвөр дээрээ суулгана гэв. Би ч хамгийн зайтай залууг нь сонголоо. Би дойрын далайн эргээс 45 минутын зайд амьдардаг болохоор гайгүй байх гэж бодсон. Замдаа тийшээ биш цаг хагасын зайд байдаг өөр далайн эрэг рүү явж байгаагаа олж мэдсэн. Би замын туршид бүр маш тухгүй явсан бөгөөд яваандаа уур хурж эхлэв. Ард нь шахацлалтан сууж байгаа залуус намайг тойрон ярьж байнга дээрээс над руу ингээд налалдаж бас ингээд миний би илүү ингээд шүргэлдэж байсан. Арай гэж далайн эрэг дээр очиж санаа амарлаа. Би бэлдсэн сэндвичээ идэнгээ ном уншиж Сара Джеймстэй ялуурч бусад залуус далаа дотор тоглож унжив. Надаас бүр 2 удаа яагаад зөвхөн өөртөө сэндвич бэлдсэн юм бэ гэж асуусан. Тоглоомор өвчнхнээсээ тэгж асуусан шүү. Намайг юм хам авчраарай гэж нэг ч удаа тэд сануулаагүй, асуугаагүй, гуугаагүй. Буцхолоод бүгд машиндаа сууж байхад би Джеймс Сара хоёрт би Uber дуудсан. Дахиад 1 цаг 30 минут хүний өвөр дээр суумааргүй байна гэсэн. Сара маргах гэж оролцсон ч унаа маань ирсэн болохоор би суугаад яваад өгсөн. Сарагаас хэдэн цагийн дараа дуудлага ирсэн. Бүгдээринг нь хаяад явсан муу найз гэсэн. Надад өдөржингөө муухай байсан гэдгээ хэлтэл намайг тэр хувиа хичээсэн зан гаргасан бас өдөржингөө бич шиг яашилсан гэлээ. Би буруу юм хийгээгүй гэж бодож байгаа ч санаа зовоод асуулаа. Миний буруу юу? Бүр ингээд цус буцалтны бүр ингээд даралт ихсэл ингээд доор үрчээд амар уурч. Тэгээ угаасаа яг ингээд үгүй гэд ингээд 4 удаа татгалзаад тэгсэн чинь ингээд бүр ингээд шалсаар агаад ингээд тэгээд бүр ингээд зүгээр дугуй болохын тулд ингээд дагаа явсан чинь ийм нөхцөл байдалд ингээд яачиж байгаа байхгүй. Харин тийм тэгээд ингээд танихгүй залуучуудын яг ингээд энэ эмэгтэйгийн хэлмээр байгаа үгсийг нь тэр нөгөө найз нь хэлээд байгаа байхгүй юу. Хувиа хичээсэн. Тэгээд яг энийг эргүүлээд хэлэх хэрэгтэй байхгүй юу. Намайг бүр ингээд миний бүр амар дургу хүргэсэн юм нь яагаад ганцхан өөртөө сэндвич хийж ирсэн ингээд. Харин тийм өөртөө хоол молоо хэлж ирдэг юм байна.
Одоо манайхан ч гоё тэрэлж явал замаараа орилоо юм аваад явдаг штэ сангивсаал эднэр шааж байгаа. Яагаад тиймэрхүү юмнуудаа өөрсдөө хийж болдгоо юм тэгээд ингээд анх удаа уулзж байгаа хүмүүс штэ. Тийм багцсан тэгээд эднэр сэндвичүүлдэ зогсож байгаа юм уу гэсэн үг. Сэндвичүүлтэл тэгээд ингээд одоо угаасаа амар надаа эрэгтэй хүн надаа амар тухгүй санагдаж байгаа байхгүй ингээд би одоо эрэгтэй хүн байсан ч гэсэн ингээд танихгүй хүн миний өвөр дээр сууны улаанаа харин амар л тухгүй санагдаж. Харин тийм. Үгүй таньдаг байсан ч гэсэн ер нь ингээд ер нь тэр чинь ихтэй ингээд өвөр дээр суугаа явах ч нөгөө амар ойрхон гялс явах гэж байгаа тохиолдолд амар гялс яваа одоо амжихаа ойлчлоо тэгээд ингээд за нэг удахгүй гэл нэг 10 минутын зайд баг явбал окей штэ тиймээс ингээд 30 минут тийм тэгэж явахаар чинь яаж ч үз амар тухгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Зүгээр ингээд эмэгтэй эрэгтэй хүн гэдэг утгаасаа ч биш зүгээр л ингээд би хаад амар тухгүй байхгүй юу. Тэгэл амар одоо хөлмөл бол амар ч хилээл утсан байна. Тэгээд тэрийг бодоо ямар нэгэн өөр одоо ингээд төмөрөө ти туваагдаад ингээд яв юм уу ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар шийдэж болох байхгүй юу. Тэгэл хүн явмааргүй байна гэтэн албатай юм шиг чирж авч явчаад ингээд тухгүй байдалд оруулаад. Тийм тэгээд тэр нөө Джеймс нь одоо найз охин болохоор өөр хүний өвөр дээр суулгахгүй гэж байгаа. Харин тийм тэр нь амар тэгэн гутаа чи суу найз залуугүй ганц бие байхаараа тэгэл хиний чамаагүй өвөр дээр суугаа явах хэрэгтэй ч юм уу. Юу гэсэн бэ? Тэгээд комент болохоор нэг комент ингэсэн байсан. Тэгээд буруугүй би бүгдээрингийн таньдаг байсан ч хүүс солигдсон байсан ч бас л тийх байсан. Машины осолд орвол яана. Яагаад өөрөө Сарагийн өвөр дээр суугаагүй юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь би тэрэнд нь болохоор Сара жижигхэн охин болохоор миний өвөр дээр суух байсан байх. Гэхдээ Сара намайг хүнтэй танилцгээд харин нэг юм суулгасан гэж байгаа. Одоо нөгөө найз залуугийнхаа найзуудтай танилцуулах гэдэг юм юу сайн л да. Тий, одоо тийм л явуултаа байгаа, аялал байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа тэгэн гот манай нөгөө ОП маань өөрөө хүнтэй танилцах ямар сонирхолгүй байдаг. Тэгэн гутны албатай юм шиг ийм нөхцөлөдөлд оруулсан байна. Тэгээд энэ нөгөө нэг бүгдээрингийн таньдаг байсан ч хүүс хамаагүй байсан ч гэсэн угаасаа л яг үнэхээр тухгүй одоо юм. Тийм хол явж байгаа тохиолдолд угаасаа яагаад ч димэлдэ. Тэгээд одоо ер нь ингээд найз нь ингээ хүнтэй танилцмааргүй байна гэд ахаад танилцуулах гэдэг ер нь ер нь нэгдүгээр ангийн нөгөө сториноос ер нь тиймэрхүү юм болох тохиолдолд ийм хэрүүл маргаан заавал араас нь дагд юм шиг. Тийм тэгж үл ойлголцолж. Тий. За тэгээ өөр нэг комент болохоор буруугүй Сарагийн найз байна гэдэг байнга өөрийгөө золиослоод түүнийг л happy болгох гэсэн үг юм шиг байна. Тэгээд харин тийм. Screw her. Сара найз ч юм биш ээ гэдэг. Тэгээ угаасаа яг энэ бол ингээд манай OP өөрөө дандаа ингээд нөгөө энэ харилцаанд буулт хийдэг юм шиг байгаа юм. Одоо өөрөө бол ингээд нэг жоохон юм дотгошоогоо төрлийн хүн юм шиг ингээд сонсогч штэ. Тэгэн гут Сара болохоор ингээд айгуу дандаа тгий ингээ гэдэг одоо нөгөө санаачлалуудыг гаргадаг. Тэгэн гут дандаа ингээд буулт хийдэг. Тэгээ ер нь Сарагийн одоо юуг нэлээд дагдаг. Тийм л хүн юм болов гэж би. Угаасаа тийм нөгөө нэг одоо найзуудын динамик амирх байдаг штэ. Нэг нь ингээд амир дураараа нөгөөх нь болохоор тэгэл хэлсэн юм болгонд нь бууж өгөөл за гэж явцдаг. Тийм л динамиктай байна л та. Нөгөө нэг юу амир гадагшаага хүн нөгөө татгшаага хүнтэй яаж яаж найзууд болчдөг. Тэгээд нөгөөдөө чирээл явааддаг нэг тиймэрхүү нөхцөлөдөл үүссэн байж байгаа. Гэхдээ ер нь бол энэ дээр бол угаасаа ямар ч одоо энэ OP-гийн буруу бол ерөөсөө биш. Цэвэр Сарагийн буруу, Джеймсийн буруу. Тэгээ ерөнхийдөө одоо өөрсдөө тэгээ мэдчил байсан байгаа шүү дээ. Манай машин ч одоо нэг суудлын машин ийм хідүүн багтдаг аа. Одоо би жолоо барихгүй гэдэг ч юм уу. Би жолоо барихгүй гэдэг ч юм. Биш жолоо барина. Би заавал жолоо барина. Өөр хүнээр машинаа бариулахгүй. Тэгээ анханасаа зүгээр ингээд хоёр машинтай зориуд худлаа ирсэн болчихж байгаа үстэй ингээ яг ингээд би Джеймсийн өвөр дээр суучнаа санаа зовлтгон ингээд Джеймс жолоо барина гэдэг ингээд худлаа яриад. Джеймс болохоор намайг өөр хүний өвөр дээр суулгахгүй гинэ. Тийм. Одоо өвпиг тухтай ойлгохын тулд яг энэ комментэн дээр асуусан шиг өөрөө тэр одоо найз охиныхоо өвөр дээр суугаа явах хэрэгтэй байхгүй Сара. Яг үнэхээр л ингэж авч явмаар байсан. Тэр найз охиноо бас тухтай байлгая гэж бодсон бол харин тий. Тэгээд энэ бол үнэхээр яг хуваачилсан. Тэгээд ингээд нэг юм би ингээд хүмүүсийн амьдралд ингээд оролцоод би ингээд дараа нь энэ хоёрыг танилцуулсан штэ гэдэг ингээд энэ ярьж авах гад нэг тийм үү анаа юм матчмейкер болж тоглолоо.
Тэгээ тэрнээсээ болоод яг ийм хуваачсан зан энэ өдрийн туршид гаргаад тэгээд ер нь бол айс ололоод дуслаа. Миний ихний story. Найз охин нь намайг typical girl best friend гэж дууддаг болохоор найзынхаа төрсөн өдөрт очиагүй нь миний буруу юу? Энэ нөгөө typical girl best friend гэдэг нь ийм утгатай заяа. Чи ер нь мэдэж байна уу? Юу хэлж байгааг нь хадгалж байгаа юм уу? Одоо нэг ийм за чи өөрөө тайлбарлаж байгаа. Чамдтай ер нь нэг санаанд буул нэг тийм найз охинд амар ийм эвгүй мэдрэмж төрүүлдэг эмэгтэй найз. Тий амар дотн тэгээд нэг ийм өмнө нь ямар нэг юм байсан уугүй юу гэдгийг айгу эргэлзээтэй нэг тийм ийм эвгүй хит ийм дотн юм шиг. Тий нөгөө ийм охтуудыг хэлээд байгаа байхгүй нөгөө найз залуу одоо биш эрэгтэй найз нөгөө найз охин аваад ирэхээр яа чи энэнийг юмнаас би одоо ингэ салж санаамарлаа. Чи одоо цаашид авч яв. Би өстэн авч явсараа залхах чинь. Тэгсэн үртлээ ингээл амир би чамаас илүү энийг мэддэг гэсэн утгатай дандаа ярьдаг. Тийм охиныг тэгвэл зүйл бат. За, Miles бит хоёрын аав ээжүүд сайн найзууд болохоор бит хоёр 2 настайгаасаа хойш найзууд байсан. Miles-ыг өөрийнхөө хамгийн сайн найз гэж бол би хэлэхгүй. Тэр сайн найз бит хаяа уулздаг. Гэтэ ер нь аав ээж нараас болоод бүх том баяруудаар л уулздаг. Бит 20-од насны залуучууд. Нэг тэнэг бага насны дурсамжаас болоод асуудал бий болсон. Бид 8 настай байхдаа өдрөнжүүлэх дээрээ хурим хийж буй тухай жүжиг тоглосон юм аа. Би сүт бүсгүй Miles хөргөний дүр тоглосон. Маш муу дуунуудтай хүүхдүүдийн эмх замбраагүй тоглолттой тийм жүжиг болсон. Мэдээж эцэг эхчүүд маань тэр үеийн зураг бичлэгийг хийгээд гэр гэртээ ханан дээрээ нэг зураг ингээд хадсан байдаг. Miles Lindy гэдэг охинтой болцож байгаа. Тэд 3 жилийн өмнө танилцаад өнгөрсөн жил болцож эхэлсэн. Lindy надад дургу. Тэгээд тэд баяр ёслолоор надтай таарах тэр охин Lindy надтай баяр ёслолоор таарах болгондоо намайг typical girl best friend гэсэн утгатай ямар нэг комент хэлдэг. Бүр нэг удаа тэр намайг Miles-тай нууцаар унтахыг хүсдэг гэж хэлсэн. Амар бас нөөрлөн тэгээ шууд хэлчихсэн юм бахта. Тэр яагаад ийм сэтгэлдэлтэй байгааг би огт ойлгохгүй байна. Miles бит хоёрын найз нөхдийн хүрээлэл өөр, цагийн хуваарч өөр, сард нэг удаа хоол идэнгээ сонин сайхнаа хуваалцахаас өөрөөр биднийг их уулздаггүй. Lindy хурмын жүжигийн зургийг харснаар байдал улам муудсан. Над руу үг хаяхан нэмэгдсэн. Тэр бүр Instagram-ын DM-ээр над руу чамайг ямар тоглоом тоглож байгааг би мэдэн шүү гэж мессеж хийсэн. Би энэ талаар Miles-тай нэг удаа ярилцтал тэр Lindy-д илүү цаг хугацаа өгөхийг гуйсан. Miles-ийн төрсөн өдөр бям гарагт болох байсан бөгөөд би өргөцсөн байсан. Lindy над руу би чамайг хянах болно гэсэн утгатай зөвшөөрсөн. За. Тэдний хосууд болсноос хойш анхны төрсөн өдөр байсан болохоор намайг Miles-ийн цагийг авах ирэхгүй гэсэн. Би үнэхээр залхаад дургу үрээд би Miles-тай дахин нэг удаа ярилцтал тэр өмнөхтэйгээ адилхан зүйл хэлсэн. Тэгэхээр нь би зүгээр очоогүй. Үдшилэг эхлэх үеэр Miles руу би уучлаарай очиж чадахгүй нэ. Ээж маань бэлгийг аваач өгнө гэсэн богино мессеж бичиж үлдээсэн. Тэгсэн төрсөн өдөрт нь ирсэнгүү гэж Miles надад гомдсон. Lindy намайг бүх зүйлийг өөрийнхөө тухай болголоо гэж буруутгаж байгаа. Харин эцэг эхчүүд маань гэр бүлийн уулзалтанд ирсэнгүүгээд надад сэтгэл дундуураага. Am I the asshole гэсэн байгаа. Тэгээ энийг сонсоод надаа ингээд амар шууд бодгдсон юм энэ OP Miles гэж залуу. Бүр яг угаасаа яг ингээд Miles бит хоёр угаад угаасаа яг нэг жоохон team energyтэй надад сонсогдлоо. Би ингээд энэ хүн Miles-ыг би хийж эрэгтэй хүн гэж би амьдралтаа харж үзээгүй гэдэг яг нэг team energyтэй байгаа байхгүй. Тэгээ анх удаа л баг ийм санаа дотор нь ингээд орж ирээд. Тий, одоо тэр найз охноос нь болоод найз охин хардснаас болоод ерөнхийдөө анх удаага заваарсан ингээд яг тиймэр үйл байдлаар харж байгаа юмсан. Тэн дээр нөгөө нэг нэмэлт юм бичсэн байна л да edit. Би хүнд ч мессежийг үзүүлээгүй. Яагаад гэвэл байгаагаас нь илүү том асуудал болохыг хүсээгүй. Би хэнийг ч Lindy-г жигшиж зэвүүцээсэ гэж хүсээгүй. Ялангуяа тэр Miles-ийн хувьд чухал хүн болж байгаа болохоор тийм явдал бид хоёрын амьдралыг улам л хэцүү болгоно. Зүгээр л ярилцах нь илүү насанд хүрсэн хүний үйлдэл гэж би бодсон. Манай эцэг их над руу уурлаж эсвэл уцаар завч үлээгүй залгаж загнаагүй. Тэд болон Miles-ийн аав ээж хоёр намайг анх удаа Miles-ийн төрсөн өдөрт ирээгүйд зүгээр л сэтгэл гонсгор байсан.
Линди яагаад намайг хардаад байгааг би мэдэхгүй. Манай эцэг эхчүүд бид хоёрыг хизээж нийлээсэй гэж хүсэж байгаагүй. Энэ талаар шоглоомж хийж байгаагүй. Бид хоёрыг нийлхийг цаашдаа ч бас хүсэхгүй байх гэж бодож байна. Хурмын жүжигийн зураг зочны өрөөнд байдаг нь тэдэнд зураг маш их таалагдсаных бас бидний анхны жүжиг байсан болохоор гинэ. Тий. Гэтэ яагаад Miles Яса юу OP танттай юу? OP танттай гэж магадгүй юу? Гэхдээ яг ингээд хүн уншаад бол эцэг их нөгөө бас ингээд амар шатаг байж магадгүй гэж бодохоор агаад тэгсэн чи яг OP ингээд хариулт ерөөсөө тийм юм ерөөсөө байгаагүй тоглодогчгүй тэр талаар гээд тэгж байгаа юм. Тэгээ тэгэнгүүт ингээд ер нь эцэг их нь тийм юм болоосоо ч хүсэхгүй байх гээд тэгж хэлсэн гэхээр бараг ингээд эцэг их нь бараг Miles-д ингээд жоохон онцгой гэж хардаг юм уу мэдгүй нэг тийм ер нь тэгэл амар сайн хүн байгаад тэгсэн бол ингээд бас амар шах гэж үзэхгүй л үү. Гомлоо. Мэдхгүй. Эсвэл нөгөө багасаа нөгөө аав ээж нар нь тэгээд гэтээ яг зүгээр миний мэддэг тохиолдлууд манай нэг одоо ойрын хамаатны юу найзуудынхаа ингээд хүүхдүүд нь ингээ хоорондоо тоглож өссөн юм удаад байхгүй. Тэгтээ нөгөө анханаас нь энэ хоёрыг хоорондоо суун, энэ хоёр хоорондоо суун гэхээр нөгөө хүүхдүүд нь бие биендээ дургуулж өсдөг. Тэгэхээр магадгүй ингээд ерөөсөө ингээд шахахгүй тэр талаараа ингээд ерөөсөө шахдаггүй байж магадгүй л. Naturally ингээд энэ хоёр магадгүй нийлж магадгүй ингэж одоо шахдаггүй байж магадгүй. Гэтэ яг найз охиных нь хувьд бол тэгээ бас хэцүү л байх л та. Яг ингээд үгүй наад охин ч бол амар хэтрүүлж л байна л да. Тэгтээ угаасаа нөгөө өөртөө итгэлтэй байдал айгу муутайгаас болоод тэгээд найз залуудаа бас 100% итгэхгүй байгааг нь л асуудал. Өөрөө угаасаа энэ харилцаанд орхосоо өмнө relationship орхосоо өмнө асуудалтай байсан. Тэгээд трийг яг аваад хүрээд ирсэн. Тэгээ нөгөө project хийгээддэг. Тэгээ яг яалтчгүй бас жоохон хэцүү баха. Яг ингээл амар мэддэг хүн. Амар олон жил найзлцныг сонсоод тэгээд нөгөө нэг гэрлүүн оронгууд ингээд хормын зураг гэх юм уу тийм зураг урагтай. Тэгэхээр ингээд том өрөөнд нь ингээд тавьж явцсан зурагтай харч байгаа. Хос зураг ингээд. Тэгээд тэгтээ ингээд ер нь тэр хоёрын хоорондоо яаж харьцаж байгааг нь хараад ерөнхийдөө бас нөгөө амар тутан харагдвал тэгэл жоохон insecurity хөдөлгөөл. Ер нь хичнээн тийм зүйл мэдэрсэн ч гэсэн тэгэл найз залуугийнхаа араар нөгөөх рүү мессежчээл би чам ямар тоглоом тоглож байгаа мэдэж гин тэгэл амар амар cringe аваас тэгээд тэгснэ хайшин ахлах сургуульд байгаа ч жоохон хөтөж шиг аваас 20 гарцсан хүмүүс үжиж тэгээд тэнгүүтээ надад нэг таалагдаагүй нөгөө нэг ингээд Miles хэлсэн гэж байгаа штэ ингээд тийм ер нь тэнгүүт ингээд зүгээр ингээд нэг хангалттай тоохгүй тий тийм үү тэгвэл би энэ дээр анхааръя бид хоёр би тэрэндээ сайн ярилцаад ойлгуулах гад үзье юм үзье гэсэн юм байхгүй тийм ингээд би тэгээд наадхан дээрээс чи яг Miles сандтай байж магадгүй болов уу гэж бодсон байхгүй ягаад тэгэхээр хэрвээ үнэхээр яг зүгээр OP-г найз гэж хардаг байсан бол ч юм бас ингээд найзгаа эвгүй байлгахын тулд ингээд найз өхнөө одоо шууд чи одоо болоо тийм юусаа байхгүй гэд хэлнэ штэ тэгэн гот Miles тийм юм юусоо байхгүй гэж хэлэх одоо зориг найз өхөндөө байхгүй өөрийнх нь талаас жоохон байдаг болохоор худлаа ярих гэдэг юм шиг болж байгаа болохоор Miles ингээд одоо юу яга холтуулаад түр ингээд цаг хожоод байгаа юм шиг надад бол санагдлаа. Комент нэр нэг хүн тэгсэн байсан. Miles ингээд нөгөө найз охин нь ингээд өөрийг нь хардаад ингээд attention одоо өгөөд ахаар ингээд тэрэнд нь гой санагдаад ингээд тий намайг хардаа надад амар сайн болохоор тий би амар лаг болохоор намайг хардаж байгаа ч юм мэдгүй тэгж бодоод тэгэнгүүтээ бас нөгөө одоо ингээд нөгөө юм өөр дээр нь ингээ огтуд өрсөлдөж байгаа юм шиг мэдрэмж авах гад тэгээд нөгөө найзыгаа одоо ингээд нөгөө Miles-ийн араас ингээд тий бас ингээд тий нөгөө fight хийх үлгэр байхгүй нөгөө охинтой. Тэгээд team attention хүсээд байгаа байж магадгүй гэж бичсэн байлээ. Тэрийг уншсан ч бас нэрээ тэгээд ингээд хоошоо суугаад байгаа юм болоо гэж бас бодогцсон. Магадгүй. Тийм. За, апдейт. Би пост хийснийхаа дараа Miles-тай ярилцсан. Эхэндээ тэр баг зэрэг уурлаж намайг юмсыг байгаагаас нэвтрүүлж байна гэж бодсон. Тэр бүх зүйлийг ойлгож мэдэх хүртэл бид хоорондоо холбоогүй байх шийдэлд хүрсэн. Гол нь би жижиг драмнаас болж нэмэлт стресс аммаарг байгаа. Дараа нь би эцэгтэйгээ ярилцаж юу болж байгааг тайлбарласан. Линди надтай яаж харьцаж байгааг тэд
байгаад тэд маш их бухимдсан. Мэдээж тэд энэ хэрэгт оролцохгүй гэхдээ болсон явдлыг ярьж сэтгэлээ онгойлгох сайхан байсан. Тэгээд өөр юу ч болоогүй 2 дахь оройг хүртэл. Гурав дахьд бүх нийтийн амралтын өдөр байсан болохоор би найзуудтайгаа караоке тохоор Ирланд паб руу явсан. Тэгж байгаад би найзтайгаа бис нүрний будгаас сэргээх гээд ариун цэврээр орсон. Тэгтэл Линди болон түүний найзууд араас орж ирээд бид хоёрыг булан чахсан. What the Өөдтэй юм болоогүй. Тэд нар өөр хоорондоо man stealing bitches зарим эмэгтэйчүүд зүгээр л гэр бүл эвдэх гэж төрдөг. Эрэгтэй хүний найз мэд дүрсгэн барин түүнтэй унтах гэж оролддог өрөвдөлтэй хүмүүс бас pick me охтууд хамгийн балиар гэх мэтээр чанга ярьж эхэлсэн. Тэд биднийг байхгүй юм шиг дүрсгэж биеэрээ гар хатаагч байсан хэсэг рүү багаар түлхсээрээ яг ингэ өөрсдрөө нь ярихгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээ зөвөр орж ирэнгүүтээ ингээд хангамжлахгуудаа амар чангаар ингээд өөрсдийн талаар яриад байгаа. Тийм. Минь гэрсэн. Яг кино юм уу? Нэрнгээсээ ахлах сургуулийн хүүхдүүдийн хооронд болж байгаа ч шиг нэг тийм бараг дунд сургууль ч юм уу. За. Тэгээд тэгсэн манай найз төсвөр алдаж намайг араасаа чирээд тэдний дундуур чихээ гарсан. Бид бараг ширээн дээрээ ирж байтал Линди яг ард ирээд миний үснээс уугц татснаас олж би арагшаага хүл тавих зориулалттай төмөрлөг зүйл дээр унсан. Маш их өвдөж цагаан юм харагдаж эхэлсэн. Тэгсэн Линдигийн хажууд байсан охин над дээр пив асгасан. Дараа нь юу болсныг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зодон болж хин нэг миний толгой дээр хүнд пивний аяг унагсан. Йоо. Линдигийн хамтлагийнхан хамтлагийнхныг цагдаа нар авч явсан. Харин намайг имлэг түргсэн. Манай эцэг их болон Майлсын эцэг их маш их ууралсан. Тэд бүгд имлэгт ирсэн. Би хүнд хэлбэрийн тархины дөргөлд авч хамар маань хугарч хамгийн амир нь нурууны ясны хугаралттай болсон. Би өчигдөр өглөө хүртэл имлэгт хөвцсөн. Майлс над руу хит удаа залгасан ч би аваагүй. Эцэг эхийнх нь хэлснээр бол тэд Майлс одоохондоо намайг эргэж ирээд хэрэггүй гэж хэлсэн гэсэн. Линди болон өөр нэг охиныг зөвхөн зодон хийсэн төдийгүй баарн дүүмэн самун үүсгэсэн тул эрүүгийн эрэг үүсгэсэн гэсэн албан ёсны мэдээлэл надад ирсэн. Тиймээс одоо би бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй болоод байгаа. Би эцэст нь Майлстай ярилцсан. Тавчхандаа хэлэхэд Линди түүнийг дотны хүмүүсээс нь тусгаарлаж байгаа нь хор хөнөөлтөд токсик харилцаа эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж хэлсэн хүмүүсийн зүг байжээ. Линди хэрхэн түүнтэй муухай харьцаж өөрөө өөрийнхөө тухай муухайгаар ботход хүргэдэг байсан талаар бүгдийг Майлс надад ярьсан. Линди өөрт нь юу ч тохиолдсон ууралж түүнд буруу ачигдаг байсан гинэ. Ууралсан үедээ түүнийг маажч хаддаг байсан гин. Бидний яриа хоёулаа уйлж уучлалт гуйснаар дууссан. Бид буцаад дотны найзууд боллоо. Ядахта бид ийм зүйлсийн талаар илүү ойр ярилцдаг болох бах. Тэр түүнээс салж манай аав ээжийн гэрт нугдаж байгаа. Одоохондоо ийм л. Ямар амир Монгол ах нарын эрэгтэй хүмүүсийн ингээд нэг асуудал шийддэг аргаар явцсан байгаа байхгүй. Тэгээ энэ юу Ирланд хүмүүс юм уу те? Энэ гэхдээ Америкт л биш гэсэн. Ирланд баарн гэдэг гот нь яг ингээд бүр ингээд жоохон фаны болж эхэлж байгаа. Одоо яг бүгдэрийг яг Irish accent-тэйгээр ингээд төсөөлөв. Нэг 0 дотор яг нөгөө Mean Girls-ууд ингээд ярьж байхдаа нөгөө Saoirse Ronan шиг тийм амар тик accent-тэй ингээд shit talking амар идэтээс. Гэтэ ямар амар аюултай юм те. Ямар амар охин бэ? Тийм зүгээр ихтэй ингээд одоо хойшоо унана гэж төлөвлөгөө үүснээс нь зулгаасан юм шиг байгаа. Тэгээд зулгаасан чинь нам ингээд унаад саваад тэгэнгүүт нь нуруугаа тийм тэр нэг төмөр юмд ингээд амар эвгүй зогсон чи яг нурууныхаа нэг хэсгийг ингээд хүн алхаад тэр бол өөхөд бол айгу амархан ойрхон л байсан санагч нь яг. Би тэгтээ яг энэ нуруунд бэртэл авсан. Нурууны бэртлийг зөв орчуулсан хэсгийг мэдэхгүй байна. Hairline fracture гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас яг бүр яг хугаралт юм уу? Тэгвэл ингээд суурсан ч юм уу гэдэггүй. За би бас сайн мэдгүй. Гэхдээ ямар ч бас яг тэгвэл бол хугаралт бол биш байна. Харин тийм. Тийм ямар ч тааш тийм явандаа бол дээрдэх хэмжээний тийм юу юм шиг байна. Гимтэл. Тэгээд тэгсэн чинь тэр нэг надаас амар санагдсан тэр нэг пивний аяг чинь амар хүнд штэ. Тийм юм толгой дээрээс ингээд утсан гэхэд харин тийм амар өвдөх баха. Тэр бүр ингээд амар. Наа чи нөгөө нэг би ч юм даартай хоёр тий.
Жүжигч ивэ орж ирээ болтын толгоор шилээр зөхөө нөгөөдөг зөхөө тийм баг тийм шиг болсон юм. Гэтэ ямар амар юм бэ? Тэгээд угаасаа яг Miles тэгвэл юу л abused аль хэдийн одоо нөгөө нэг найз охиндоо ерөнхийдөө ингээд задуулдаг гэхэд бол болно задуулдаг. Тэгээд мааж чаддаг. Тэгээд юу яахгүйсэн юм байна л да. Найз охиндоо чи одоо бойл гэж хэлж яахгүй юм айцтай. Магадгүй тийм байна. Тэгээд нөгөө ийм тодорхой хэмжээний найз охиноо ингээд юм жоох аюултай хүн гэдгийг мэдчихсэн гэсэн үг шүү дээ. Тэгсэн байж ингээд найздаа ингээд сануулдаг ч юм уу одоо юу гэж юм боломжтойгоор гэх. За тэрийн чашин гэтээ ер нь нэг тодорхой хэмжээнд бас жоохон найздаа санаа зовхгүй гэж бас би бодсон. Гэтэ энэ бас нөгөө нэг эрэгтэй хүмүүсийн одоо эмэгтэй одоо партнертаа задуулах одоо тэр нөгөө абьюз болох тэрийг ярих дургу тэрийг хүлээн зөвшөөрөх дургу тэр нөгөө асуудал бас энэс жоохон хөндөгдөж байгаа юм санагч. Нугасаа яг нөгөө амар сул доороо харагдах болохоор эрэгтэй хүмүүс бол ерөнхийдөө ийм хөдөө юмудаа ярьдгүү тэгэл дотроо бухшаад яваал өөрсдийгөө ингээд victim болсон гэдгээ ер нь хүлээж авч чадахгүй. Тэгвэл угаасаа яг тэр чинь амар сэтгэл зүйд амар цогцолдохгүй байдаг болохоор тэрийг ингээд дараад тэгээд байгаа асуудал. Тэгээд юу ч биш юм шиг хандсан юм шиг санагдсан. Тэгээд нэг жоохон гайг болчих байлгүй дээ ч гэдэм үү. Зүгээр ингээд ер нь баг нэг юм бодоогүй байх гэж би бодож байна. Линдигийн эсрэг миний хэргийн шүүх хурлын 5 албан ёсоор гарсан. Энэ нь гарах гэж 2 сар болсон бөгөөд дахиад 3 сарын дараа шүүх хурал болох ч ядчил ахиц гарч байна. Манай өмгөөлөгч Линдигийн анхны гэмт хэрэг учраас шоронд орохгүй байх гэж хэлсэн. Хэрэг шоронд орвол 3 сараас сэтэхгүй. Ихэнх тохиолдолд тэр өөрийн 100 хоногийн орлогын хэмжээний торгуул төлөх эсвэл үүнтэй төстэй зүйл хийж шийтгүүлнэ. Би энэ бүхэнд толгоогоо ажилуулах хүчгүй байгаа болохоор аавдаа 100% даатгсан байгаа. Одоо би хууль ёсны архаг өвчтөй иргэн болсонтой холбоотойгоор 2 дахь шүүх хурал эхэлсэн байгаа. Нурууны ясны хугарал нь зүгээр идгээд өнгөрүүлгүй хүндэрсэн. Би өдөр бүр өвддөг болсон. Өдөр болгон хэцүү байдаггүй ч гэсэн өвдөлтийн шатлбарын 2-оос доошгүй төвшөнд өвддөггүй өдөр гэж байхгүй. Одоо нөгөө тгээс 10-ын хооронд chronic pain гэж байна. Тэрнээс бол ингээд өдөр болгон 2-оос дээш хэмжээнд өвддөг гэж байгаа. Үүний үр дүнд би ажиллах боломжгүй болсон. Одоогийн байдлаар миний даатгал миний өмнөх орлогын 75%-ийг төлж байгаа бол ажлын газар үлдсэнийг нь төлж байгаа. Гэхдээ намайг ажлаас халах магадaltaй. Тиймээс даатгалын газраас Линдигийн миний алдсан цалин төлөхийг шаардсан хэмжил гаргасан. Би одоо Майлстай холбоогүй байгаа. Би түүнийг дэмжихийг хичээсэн ч түүний хартай эксэс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон болохоор би түүнд хорсох болсон. Тэр хохирогч байсан. Гэхдээ одоо би өөрийнхөө амьдралыг амьдарч чадхааргүй болсон. Би үүнд түүнийг тодорхой хэмжээнд буруутгаж байгаа. Би энэ бүхнийг даван туулахын тулд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хид хідэн шинэ хоббит олсон. Би илүү их бичиж эхэлсэн бөгөөд курс хичээл болон онлайн хичээл хайж байгаа. Майлсын эцэг их уучлалт гуйж намайг маш их дэмжсэн. Ээж нь жинхэнэ авралын бурхан тэр намайг хаасайгүй хүргэж өгөхийг сайн дураараа санал болгосон бөгөөд би түүнтэй үнэхээр дотн найзууд болсон. Бид бүр Deadpool and Wolverine-ийг хамт үзсэн. Тэр ажилгүй гэртээ суудаг болохоор бидэнд цул цаг их маш их байдаг. Линдигийн нэг найз миний өмгөөлөгчөөр дамжуулан холбогдож өөрийнхөө найзын эсрэг мэдүүлэг өгөх санал тавьсан. Тэр бас уучлалт гуйсан цагт илгээсэн. Товчхондоо Линди тэдэнд намайг түүнийг дээрлэхэж буулидж байсан бөгөөд Майлс надтай түүнийг араар нь тавьсан гэж хэлсэн байв. Бидний байгаа байдлын нэлээд болгоомжтой байж нуруугаа хамгаалцгаагаарай. Энэ охины амьдралыг тэгээд зүгээр сүрүүлээ ажиллаж штэ. Эргүүлж байгаа штэ. Бүр ингээд энэ охин ингээд ямар ч цаагүй. Зүгээр ингээд өрөөрөө зүгээр ингээд явж исэн чинь ингээд энэ Линди зүгээр орж ирснээ өөрийнхөө хамаг сэтгэл зүйн доторх бүх ингээд асуудлаа энэ охин руу ингээд унгаа те. Тэгэнгүүтээ ингээд амьдралын сүрүүлж байгаа юм. Амар энүүгээр энэ подкаст дээр нэг хүмүүс нэг юм заагаад тахна шин. Гэтэ зодоонуудынээс олгоогаарай. Бүр нь юу ч болж магадгүй байхгүй. Нэг эвгүй хөдлөөл, нэг эвгүй юм таарахад, өнцөг таарахад л те. Тэгэл энэ өхөн гэхдээ бас харамсалтай юм аа. Харин тийм. Гэтэ хэдэн жилийн дараа амар зохиолчлцсон явчих юм. Гэтэ бүр ингээд ирээдүгэн тэгэл ерөнхийдөө өөрийнхөө бас ирээдүгэн чинь хүн чинь төлөвлөөд ингэн тийгнгээ харж исэн юм тэр чигт нь ингээд оронгоор нь эргүүл авчиж байгаа гэдэг чинь бас
Тэгээ аимшигтай тэгэнгүүт харамсалтай. Линди болон нөгөө одоо энэ асуулт хийсэн нөгөө охин мохин тэд нарын авах ингээ шийтгэл нь амар өчүүхэн байхгүй. Харин тий. Тэгэл Шоронд ч орохгүй гэж шүү дээ. шоронд Орлоо гэж 3 сараас дээш. Тэгэл ер нь бол тэгэл баг болчихж байгаа. Тэгэнгүүт энэ хүн ингээ үлдсэн амьдралынхаа турш ийм асуудалтай. Тэгээ одоо ингээд ажиллах боломжгүй болсон. Тийм хэмжээнд очиж байгаа гэхээр амар аахгүй. Тэг ямар азар даатгал матгалтай байсан тий. Гээгүй байсан бол тэгээ одоо яах ч байсан. Энэ амар стори юм. Би бол өмнөөс нь амар харамсчихлаа. Бүр амар харамсаж байгаа сте. Ингээд яг амар жижигхэн эхэлсэн болохоор гэх юм уу? Одоо нөгөө нэг амар том асуудал биш юм шиг тий. Тэгэл Miles ч гэсэн ингээл ингээл өнгөрөөлсөн эргэн тойрных нь хүмүүс бүгдөө оролцохгүй ингээл өөрөө ингээл тий. Өөрөө ч гэсэн баг нэг том юмд бодоогүй тэгэл тэгсэн чинь ингээд ийм амар үр дагавартай байгаа. Тэгээ Miles-ыг бол үзэн ядч эхэлсэн гэж байгааг нь бол амар ойлгож байна. Харин тийм угаасаа яаж тэгээд тэр одоо Miles-ийн бас юм анхааралгүй байдлаас болоод ийм юм болсон гэхэд бас тийм тодорхой хэмжээнд бас буруутгах нь зөв байхгүй. Тэгээ ингээд бүхэл бүтэн ингээд тий 2 гэр бүлийн хоорондын харилцаа хүртэл амар эвгүй болгоцсон ер нь бол. Тийм л. Амар муухай төгссөн. Айгу онцгүй стори юм. Тэгэхээр энэ Линди бол үнэхээр терапи явах шарам морон бүгднгээр нь явах хэрэгтэй. Баарнаас бус бүх газруудаар л явсан зүгээр юм шиг үү тий. Баарнаас нойлоос. Тэгээд насан туршийнх нь ингээд нөгөө ялна дахиж 0 орох ирэхгүй. Тэгээ ерөөсөө им immature гэдгийг бүр зүгээр next level-д хүргэсэн байгаа тийм. За. Миний дараагийн стори болохоор r/true of my chest гэх ерөнхийдөө confess хийдэг subreddit-ээс авсан байгаа. Миний хамгийн сайн найз хуучин roommate маань намайг санаатаагаар хорлож хоолнд маань асар их нэмэлт калори нэмж байсан. Яагаад гэдгийг тайлбарлая. Надад баттай нотлохоо байхгүй ч сүүлийн 2 жилийн турш миний эрүүл мэнд биеийн байдалд санаатаагаар хор хөнөөл учруулж байсан гэдэгтээ би бараг итгэлтэй байна. Миний 5 жилийн хамгийн сайн найз мөн хамт амьдардаг байсан roommate маань ийм зүйл хийж байсан гэж би бодож байна. Босон бүх зүйлийг эргээд харахад тухайн үед анзаараагүй байсан бүх дохио хачирхалтай үйлдэл нь яг нэг дүр зураг болон нийлж байна. Тэр намайг мэдлгүйгээр хоолнд маань маш их нэмэлт калори нэмж байсан байх. Бид хамт амьдрах ихэнх хугацаанд тэр хоолны сургууль сурдаг байсан. Хоолоо үргэлж өөрөө хийж надтай хамт хооллох санал гаргадаг байсан. Сургуулийнхаа дадлах хэрэгтэй надад хоол их таалагддаг. Чи туслах хэрэггүй гэх мэтээр хэлдэг байсан. Миний хувьд энэ нь маш сайхан өгөөмөр сэтгэлтэй үйлдэл мэт санагддаг байсан. Би зөвхөн талархаж л явдаг байлаа. Гэтэл тэр сайхан сэтгэлийн дараа хэдхэн сарын дотор би маш хурдан жинэмж эхэлсэн. Тэр ч бүхэл аимшигтай ихээр. Энэ нь ямар ч утгагүй санагдаж байсан. Би хэвийн хэмжээний л хоол иддэг байсан л да. Тэр надад хоолны жорыг нь хүртэл өгдөг байсан. Би санаа зовж эхлэхдээ хоолны илчлэгийг жороор нь тооцож үздэг байсан. Бүх зүйл дунджаар хэвийн хэмжээтэй байсан. Гэхдээ жим маань аимшигтай хурдтай нэмэгцээр байсан. Би юу ч хийсэн нэмэргүй байсан. Эцэст нэмжид очиж шинжилгээ өгсөн. Учир нь өөртөө ямар нэг ноцтой асуудал байна гэж утсан. Тэгээд надад бамбай булчирхайн дааврын дутагдал гэж онш тавьсан. Тэр үед энэ хариулт надад хангалттай байсан. Би бүх буруу бамбай булчирхааныхаа асуудал руугаа чигсэн. Гэхдээ жингийн өсөлт тэр хурд хэмжээгээрээ хизээч тайлбарлахдаггүй байсаар байлаа. Би нарийнхан туранхай биетэйгээс тарган бүр obese хүн болсон. Энэ нь миний сэтгэл зүг, итгэл үнэмшлийг, нийгмийн харилцааг минь бүрэн сүйтгэсэн. Хүмүүс надад өөрөөр хандаж, өөрөөр хардаг болсон. Харин нүдэнд миний гайхалтай roommate маань зүгээр л хажууд минь байж намайг дэмжиж байгаа мэт санагддаг байсан надад бол. 2 сарын өмнө би нүүсэн. Түүнтэй хамт амьдрахаа болсон. Түүнээс хойш би 2 сарын дотор 9 кг жингээ хассан. Ямар ч оролдлого хийгээгүй байхад. Бүр яг л өмнөх шигээ хоолж байсан. Тэгэхээр л надад нэг зүйл тав тодорхой болсон. Жин гинт буурсан тэр хүнээс холдсны дараа болсон юм байна гэж. Би яг юу хийж байсныг нь мэдэхгүй ч ямар нэг юм хийж байсан гэдэгт итгэлтэй байна. Би мэдэж байна. Тэр л ингэж байсан. Би түүнийг
түүнтэй яаж түүнийг конфронт хийж ярих талаар олон өдөр бодож сууна. Одоогоор шийдэж чадаагүй л байна. Зүгээр нэг уурсан биш бүр зэвүүцэл хүрч байна. Яа хоолнд тэгээ юу хийгээдсэн байж болох вэ? Яг уу одоо хоолны cooking school одоо тоогоочлохгүйс суралцчихсан бол яг уу тийм юу ихтэй маасл ихтэй баатар ихтэй шар тос гэдэг л үдэрч байгаа. Тийм хөдөө юм ихтэй ерөнхийдөө л нөгөө нэг одоо тийм тос ихтэй хоолнууд байсан байж болох юм. Тэгээд гэхдээ ер нь бол ингээд айгуу тийм харин тийм юу байгаа зин OP юм амар юм obsessed ингээд юм жоох юм paranoid гэх юм уу тийм байгаа. Тийм байна. Гэтэ уусаа саний те яг хамт амьдрахаа болсон чинь жин асаад ирсэн. Тэгээ би яг уу бас энийг бол ойлгочлаа л да нөгөө хүн хурдтай ер нь жин нэмэхээр угаасаа яг тэрийг нь дагаад сэтгэл санаагаар унах боловгоосаа байдаг. Би өөрөө тэгээ тоолж гарсан үний үед тэгээд яг тэгж жин нэмээд ахаар сэтгэл санаагаар унаад тэгэн гут ингээд юм болгон угаасаа нөгөө сэтгэл санаа доогуурахаар юм болгоно лөө ингээд угаас жоох юм параноид байдалтай болж эхэлж ийсэн байж болох юм. Тэгээ дээрээс нь бас ингээд нэмэлт бамбаа булчирхаан дутагдал дааврын дутагдал эднэр гэдэг юутай болцсон. Комментнуудыг уншиж үзвэл энэ наад чинь бамбаа булчирхаан дутагдлаас ч л болж үүссэн юм аа. Тэгээд чамд одоо имчилгээний им бичиж өгсөн гэж би бодож байна. Тэр имийн үр дүн нь 1-3 сарын дараа мэдэгдэж эхэлдэг. Энэ бол бамбаа булчирхаан асуудал roommate юм бишээ. Тэгээд нөгөө нэг тусдаа амьдраад эхэлсэн хугацаанд нь нөгөө одоо эмнийх нь үйлчлэг нь эхлээд тэгээд одоо жин хайж байгаа байж магадгүй гэдэг тийм их үү. Тэгэхээр ингээд тэгэнгүүт манай өвпи яг яалтчгүй ингээд бүр яг юм ингээд обсесс хийсэн байгаа байхгүй. Яг тэр л намайг ингээд хордуулаадсэн. Тэр л намайг ингээд юу яагаад ингээд бодхоор ингээд нөгөө нэг одоо нөгөө пазл эвлүүлж байгаа юм шиг юмнууд нь таарад эхлэхээр хүн ч угаасаа тэгэл яг 100% итгэжтэй шүү дээ. Нөгөө нэг юу ягаал цагтаа нарын шоунд гардаг шиг нөгөө уцнуудаар ингээд холбоод тэгээд улаан уцаар холбох тусмаа тэгээд нөгөө нэг тэр нөгөө цагтаа нар ч улам ингээд солиотой болоод ингээд юу ягаад эхэлсэн шүү дээ. Conspiracy theory болоо явчихж байгаа болохоор тэгээд самбарынхаа дунд л нөгөө roommate-ийнхаа зургийг хийдэг. Тэгээд юу өөр нэг коммент яг адилхан хоол идэж байсан уу? Бас тэр roommate чинь бас жин нэмсэн үү гэж асуусан байсан. Тэгсэн чи OP тэрэнд нь болохоор тэр жин нэмээгүй, ерөөсөө нэмээгүй. Харахад бид ижил хоол иддэг байсан. Гэхдээ ихэнх үед би түүнийг хоол хийхийг харддаггүй байсан. Би сэрэхэд өглөөний цай айл хэдийн бэлэн болсон байдаг байсан. Харин орой хоолыг тэр ихэнхдээ өөрөө идчихдэг байсан. Ялангуяа би орой ажилласаа оройтж ирэх үед яг ингээд комментнуудад ингээд OP-ийг хариулж байгаа нь яг юм conspiracy theory энержитэй бүр яг юм үгүй би яг хоол хийж байгааг би ерөөсөө харж байгаагүй. Тэгээд бүр яг тийм байгаад байгаа байхгүй. Тэгээд дараагийн коммент болохоор та төсөөлдөө хэрвээ чи тоогооч мэрэгжилд суралцаж буй хүний гараар хийсэн одоо амттай тэр гормей хоолнууд идэж байсан бол өндөр чанарын цөцгийн тос мөн магадгүй Францын хамгийн шилдэг цөцгийн тос идэж байсан байж магадгүй гэсэн үг. Тийм учраас чамайг жин нэмүүлэх гэж зориудаар хорлож байсан гэх санаа чинь бол that's cray. Нилээ тажиргалтай сонсогч байна. Тайвшраа. Чи зүгээр л маш сайн хоол идэж байсан гэдгээ одоо тэрэндээ ингээд баярлаад ингээ ухаараа гэж байгаа байхгүй. Мөн хэрвээ чамд бамбаа булчирхаан асуудал байгаа бол жингийн өөрчлөлтийн жинхэнэ бурууд нь тэр л байна. Үнэхээр одоо тайвшир. Энэ коммент дээр тайвшир гэдэг үг амар хийсэн. Take a chill pill bros. Чи яг одоо эмнэлгийн шалтгаантай жингийн өөрчлөлтийг найздаа тохиж нөхөрлөлийг сүрүүлэх дээрээ тулаад байна. Би өөрөө бамбаа булчирхаан асуудалтай хүний хувьд ярьж байна. Тийм болохоор тайвшир. Баримтаар нотлогдоогүй зүйл дээр хит хөрж хүмүүсийг буруутгаж болохгүй шүү. Тэгээ угаасаа яг ингээд тэр нөгөө сэтгэл санааны асуудлаас болоод тэгээд угаасаа бүр яг юм турхай байж байгаад гинт ингээд тийм амьдралдаа нөгөө тэгж жин нэмж үзээгүй байж байгаа. Тэгэн гут шууд одоо юу гэдэг чинь нөгөө өөрийнх нь селф имиж нь амар унаал тэгэн гутаа яг ингээд ганцхан одоо юу гэдэг чинь эрүүл мэндийн байдлаас болоод ингэн гэж баймаргүй ингээд яг хардаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэгээд ингээд хэрвээ руммейт нь жинхнээсээ ингээд
санаад нөө. Яагаад чи хоол хийж явахдаа ингээд амар evil smileтай ингээд зүгээр л тас хийгээд хоол аяглаад ингээд here тэгээд түлхэлгээд ирэслээ. Take a bite. Ависаныг дөрөв чиглэл гэдэг төсөлж байгаа. Амар нэттэй. Энэ бол яг нэг тийм айхтар хүнд одоо юу биш. Апдейт авахгүй мүү? Апдейт авахгүй. Би амар апдейт хүлээгээ суугаад байхгүй. Яна яг roommate нь яг ингээд нэрнгээсээ mastermind байгаа те. Албаар ингээд чиний мүлцэн байж таарах нэ. Энэ яг тийм стори ингээд бодож. Ер нь бол цэвэр комментнууд дээр ирж байгаа л өөрөө болохоор айгуу тийм paranoid одоо хүн байна. Дэлгүүлэн үстэй солиулж үзсэн юм байна шүү дээ. Ерөнхийдөө тайвшраа. Тэгээд найз-найзтайгаа тэгээд энэс болж битээ тийм сонио харилцаатай болоорой л гэсэн тийм зөвлөгөөнүүд л. Тэгээ угаасаа тэгэл нэг хэсэгтээ жоохон зайгаа барьсан баг зүгээр ах туу тайвшраа. Өөрөө бас одоо ингээд буцаад турж мураад имээ уугаад одоо арай илүү эрүүл амьдралын лайфстайлд орж мороод буцаад нөгөө нэг өөрийнхөө өөртөө итгэлтэй байдлаа буцаад ингээд босгосныхоо дараа буцаад найзтайгаа холбогдоод тэгээд тэр үед ярилцвал ингээд хамаагүй тий одоо нөгөө өвчтөнтэйгээ илүү танилцаад гэх юм уу тий өвчнөө илүү ойлгодог болсныхоо дараа тэгж тэр хойноос найзтайгаа ярилцвал тэндээс ингээд үр бүтээлтэй одоо нэг юм харилцаа яриа үүснэ. Тэгэхгүй бол одоо энэ юугаараа crash out хийгээл шууд найзлуугаа чи надлуу чи намайг ингээд хорлж исэн ингээд тэгэн гол ингээд сайхан сэтгэл гаргаад зүгээр ингээд хоол хийж исэн хүн тэгж гүтгүүлэн гол тэр хүн чи шууд өдөөс нь үнэндээ бүр амар жаргацсан амьдралаар амьдчихсан байхгүй жаргацсан амьдралаар өглөөс эрэхт нь хоол лөө орой гэрт эрэхт нь хоол лөө амарлаг хооллоо оронд нь нөгөө өглөөний цагийг нөхөн барыг хоолгүй тийм байсан бахад тэгээ тийм болохоор ер нь бол OP жоохон сэтгэл санааны асуудалтай байгаа юм байна тэгээд өөрийгөө жоохон гайгүй сэтгэл санаагаа гайг болгосныхаа дараа найзтайгаа холбоо ирсэн зүгээр. Ер нь бол энэ гэхдээ амар олон нөхцөл байдалд бас ингээд ашиглагдаж болох одоо жишээ гэж бодоод байгаа байхгүй. Ер нь бол өөрийнхөө нөгөө сэтгэл санаа муу байгаагаас болоод бус руу дайрдаг. Тэгээд ингээд тэр нэг сайхан харилцаагаа тэгээд ингээд байхгүй болох. Уусаа амар харамсалтай болохоор яг хин нэг ингэж буруутгаж яг ингэж чичилж дайрах байгаа бол ер нь бол яахгүйсэн зүгээр. Бүр яг ийм тодорхой нотлох баримттай байж тий. Тэг хэрэгтэй юм шиг байгаамаа. Миний дараагийн story бас True of My Chest-ээс авсан. Миний хамгийн сайн найз нас барж одоо би найз охинтойгоо харилцаагаа дахин бодож байна. Гин буруутай этгээдүүдийг хамгаалахын тулд бүх нэрийг өөрчиллөө. Сайн байна уу? Би 41 настай эрэгтэй. Амьдралын минь гэрэл болсон ганц охинтой 13 настай. Түүний ээж төрхийн хүндрэлээс болж нас барсан. Сүүлийн 10 жилийн турш би хүнтэй болцох гэж нэлээд оролцсон боловч үр дүн нь гамшиг юм байсан. Охин түүнийг Степан гэж нуудыг төрхөөс 1 жилийн өмнө миний эхнэр Joy надад Филипп гэдэг Border Collie үйлдвэрийн нохойг авч өгсөн. Эхнэр нас барсны дараах эхний 2 жилийн турш намайг эрүүл сарвал байхад Филипп хамгийн их тусалсан юм аа. Тэр миний хамгийн сайн найз байсан. Тэр Стефаныг хамгаалж 2 дахь аав шиг нь харж ханддаг байсан. Охин Филиппт маш их хайртай байсан. Амралт аялал бүрээрээ тэр Филиппийг авч явахыг шаарддаг байсан бөгөөд энэ нь надад ямар ч асуудалгүй байсан. Өнгөрсөн жил би арай гэж амжилт олов. Joy нас барсны дараа миний амьдралд үүссэн хоосон орон зайг нөхөхөд тусалсан Donna гэдэг 39 настай эмэгтэйтэй би танилцсан. Тэр дулаахан, сайхан сэтгэлтэй, ухаалаг. Тэр охинд маань маш сайн ханддаг бөгөөд нохоонд дургуйч Филипп түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Бүх зүйл сайхан байлаа. Донно сарын өмнө манай гэрт нүүж ирээд байв. Гэтэл Филипп хавдартай болж би түүнийг унтуулахаар мал эмнэлэгт хүргэх хэрэгтэй болсон. Би бараг л бүтэн өдөржин уйлснаас ичгүй. Охин маань ч гэсэн тэр маш их гунигласан. Би Доннод энэ тухай хэлтэл тэр за яах вэ? Одоо муур авч хоёулаа хайрладаг тижээврэнтэй болъё гэсэн. What the fuck? Би сонсоод итгэж чадаагүй. Би түүнд хамгийн сайн найз минь нас барлаа гэж хэлэхэд тэр үл ойшоосон хариулт өгсөн. Тэр хариуд нь эн чинь ердөөл амтан том асуудал биш гэсэн. Зүрх минь дахиад хэмнэх шиг болов. Мэдээж охин маань энэ яриаг сонссон бөгөөд одоо Доннотой ямар ч хамаатай байхыг хүсэхгүй байгаа. Түүнтэй юм ярихгүй байгаа. Би илүү өрөөгөө бэлдэж тэнд Донно хэсэг хугацаанд тусдаа унт гэж хэлсэн. Тэр уурлаж одоо надтай ярихгүй байгаа. Би түүнтэй харилцаагаа таслах талаар бодож байна. Учир нь
тэр Филипп бидэнд ямар их утга учиртай байсныг ойлгохгүй байна. Тэр миний сэтгэл хөдлөл жинхэнэ бодит гэдгийг харах чадваргүй юм шиг байна. Филипп нохоо байсан хэдий ч тэрнээс илүүтэйгээр миний гэр бүлээсэн тэр үүнийг ойлгохгүй байна. Одоо зүрхмийн шархалж ядарч туйлдсан байгаад л хэсэгтээ зүгээр л унтмаар байна. Гэтэ энэ сэтгэлийн онгойлгох хэрэгтэй байлаа. Уншсанд баярлаа. Reddit хүмүүсээ. Тэгээ Ямар сайд юм бэ? харин нөгөө нэг өнөөдрийн нөгөө сэдв friendship штэ. Тэгээд энэ нь ингээд мэдээж амьтдыг ч гэсэн оруулах хэрэгтэй. Хоёулаа нөгөө муур тийжээдэг болохоор ингээд амар бас ойлгож байгаа. Тэгээд нөгөө амтан тийжээж үзээгүй хүмүүс ерөөсөө ихтэй ойлгодгүй. Би ч гэсэн амтан тийжээж үзэхээсээ өмнө ерөөсөө бас нэг тэгж одоо амттыг нөгөө юм гэр бүлийн гишүүн гэдгийг ерөөсөө ойлгодгүй байсан юм шиг санагдсан. Харин тийм. Тэг тийжээж эхлснийхаа дараа л энэ нэрээ үнэхээр гэр бүлийн гишүүн юм байна. Тэг баг ер нь бол ингээд амтан гэж харахад болчихдог. Амтан гэж харахад болчихдог. Тийм яг нөгөө хүн шиг ингээд индивидуал гэж хараад. Өгсөн нэрээр нь яг ингээд тэг ингээд амар үнэхээр одоо ингээл хэдэн жилийн дараа ингээл нас орчуул яана гэж бодохоор бас ингээд шууд баг нөлөөс гоочихгоо л тий. Амар сэтгэл хөдлөлтөө тэгээд бүр ингээд одоо манай муурнууд уул нь бол амар нэг залуу халуун насан дээр явж байгаа. Тийм. Тэгээ хөвгчөөр яана гэж бодохоор ингээд хөвшрөн гэж бодонгууд шууд сэтгэлээр өндөг. Тэгээд яг яалтчгүй миний ч гэсэн би хэрвээ оронд нь байсан бол миний ч гэсэн яг ингээд сэтгэл шууд хөрхөөр л коммент л та эдийн ингээд олон жил ингээд хүнтэй болцоогүй тийм одоо хүн олдохгүй яваад байсан мөртлөө тэгтээ бүр ингээд байж болох хамгийн хогийн юм хэлсэн байгаа сте. Зүгээр ингээд хоёулаа хайрлаж болох уу? Тэг хоёулаа хайрлаж болох тий. Тэгээ заавал ингээд бас ингээд муур нохойд одоо дуртай хүмүүс ингээд хоёр хуваагаад байгаа тийм комент хэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол тэгэл мууранд хайртай бол нохойд хайртай бол тэгээд ерөнхийдөө амтнд хайртай л гэсэн үг байхгүй юу? Тэгээд угаас тэгээд бас ингээд жоохон жүжиглэлт явж исэн юм шүү те. Харин тийм нохойд амар хайртай одоо зүрх сэтгэлийг нь эзэмцэн гэж бичсэн. Тэгсэн мөртлөө яг нас орохт нь бол ингээд за ашгүй чашин гэдэг. За move on гэдэг манайхаа гэдэг тийм сэтгэлгээтэй хандсан юм санагдлаа. Одоо яг нэр тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө хүнд ингээ хэцүү юм тохиолдол тэрийг онгойлгонгууд урдаас. Заримдаа нөгөө нэг хүн зүгээр сонсгол шаардлагатай байдаг шүү дээ. Тийм зүгээр сонсгол. Коммент ямар ч нэмэлт тэрэн дээр юм нэмж хэлэх шаардлагагүй. Зүгээр хүн ингээд гомдлоход нь тэрийг зүгээр ингээд сонсоод зүгээр суух ч юм бас ингээд айгуу чухал байдаг. Нөгөө асуудлаа хуваалцахад нь асуудлын шийдвэрлэж өгөх шаардлага ерөөсөө байхгүй. Зүгээр сонсоод тийм юм тохиолдсон юм уу? Тийм үү? Балаа юм аа. Тэгэл баг тэгэж сонсож ингээд би чамайг бас ингэж хайрлаж хайхардаг шүү гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ингээд чиний сэтгэл хөдлөл ингээд юу ч мэдэрч байгаа тэр сэтгэл хөдлөл чинь надад бас чухлаа. Би ч бас тэрийг чинь мэдэрч байна тий. Тэрийг л ойлгуулах хэрэгтэй гэсэн чинь зүгээр л баг ингээд тэгвэл одоо уцаа унагаачлаа гэсэн чинь хариулж байгаа шиг. Зүгээр ингээд барыг одоо нэг одоо өнгөрсөн тижээр амтнаад өөр амтнаар одоо солиё гэж байгаа. Харин тэр нь өөрөө ямарч боломжгүй зүйл. Тэг би бас саяхан нэг амтны мөрөвтөр харсан. Нөгөө муур нь өнгөрөөд удаагүй байгаа. Тэгээд нэг дахиад шинэ муур энэ төр нэг олсон юм уу яасан. Тэгээд бол гэртээ авчмаар байна эднэр гэдгсэн чинь нэг жилдээ бол ер нь бол өөр амтнаа оруулаад өнгөрснийхэн дараа дэмий байдаг энэ төр гээд нэг тийм хөдөө юм уншсан. Яа тэгээд саяны шинэ найз охиных нь бол сэтгхүү бол үнэхээр л за ингээд солиё дараагийнхаар нь сольжээ. Тэгээд энэ удаад ингээд муур болох гэсэн тийм. Тэгээ үнэхээр тэгэл амтнд хайртай бол одоо энэ хүн одоо дооно жишээлбэл мууранд хайртай юм шиг харагдаад байгаа мөртлөө яг үнэндээ амтнд хайргүй байгаа байхгүй. Нөгөө нэг охин нь 13 настай гэдгсэн штэ. Тэр охинтой нөгөө ингээд амар сайн харилцдаг. Тэгэл ингээл амар дулаахан сайхан сэтгэлтэй ингээл ихэнд нь ярьж байсан. Тэр юмнууд нь бүгдээрээ ингээд жоохон эргэлзээтэй болоод хэлчихсэн. Үнэхээр тийм байсан юм уу гэмээр бүр ингээд тийм хүн байж яаж ийм реакшн гаргаж чадж байна тий. Харин тий. Тэгж бодох. Тэгээ угаасаа ингээд энэ зүгээр ч нэг бас ингээд аваад тижээсэн тижээвэр амтан биш. Өмнөх ихнэр нь ингээд бэлгэлсэн амтан. Тэгээд нас орсныхан дараа ингээд энэ хүнд ингээд хамгийн хань болж төвшсөн амтан найз байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бүр ингээд үнэхээр энэ хүний мэдэрч байгаа тэр одоо grief те тэр гуниглал
Төсөөл ярга аимшигтай. амар рүтмөр. 10 хэдэн жил угаасаа хамт байсан хог хэрч. Апдейт. За. Шүний ээлжинд ажиллахаар ажилдаа явсан бөгөөд миний хамтрагч Тоня 4 жил хамт ажилласан найз нь надад бэлэг барьсан нохойн ясны хэлбэртэй жижиг шоколадтай билүү дээр Филипп гэд нэрийг биччихсэн байсан. Би бараг л ухаанаа алдав. Тоня бол хамгийн шилдэг нь маш сайн ажлын найз, түүний нөхөрч бас сайн найз. Бид ярилцаж би түүнд энэ постыг үзүүлв. Тэр Reddit-ийг нэг цаашаадаггүй ч гэсэн миний сэтгэлээ онгойлгох хэрэгтэй байсныг ойлгосон. Ажлын дараа би охиноо сургуулаас навч машиндаа удаан ярилцсан. Би Донотой түүний хэлсэн үгс бидний хэрхэн гомдоосон талаар ярих болно гэдгийг охиндоо хэлж ярианд оролцохыг хүсэж байна уу гэж асуусан. Тэр үгүй гэж хэлсэн бөгөөд намайг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа нэмж хэлсэн. Миний хүүхэд үнэхээр гайхалтай. Донаг гэртээ ирэхээр нь би түүнтэй зүрх сэтгэлээ нээж ярилцсан. Тэр өөрийгөө хамгаалж бараг босоод явах гэж оролцсон ч би түүнд бид энэ асуудлыг ярилцаж чадахгүй бол бидэнд ирээдүй байхгүй гэдгийг хэлсэн. Дараа нь би түүнд энэ постыг үзүүлв. Тэр сэтгэлдлүүдийг уншиж байхдаа уйлж эхэлсэн. Хэдэн минутын дараа бид ярилцаж тэр Филиппийг миний Жойтой хамт байсан хуучин амьдралын нэг хэсэг гэж үздэг байсан бөгөөд түүнийг нас барснаар бид өөрсдийн харилцаанд илүү анхаарал хандуулж чадна гэж боддог байснаа хэлв. Үннийг хэлэхэд би тэнд бараг л төвчээрээ алдсан ч тайван байж чадсан. Уур хилэн бол илүү гүнзгий сэтгэлийн гэмтлийг илэрхийлэх хоёр дахь сэтгэл хөдлөлт тул би ярианы туршид үүнийг санах гэж хичээв. Би түүнд охин шиг маань Joy, Philip хоёрч миний амьдралын нэг хэсэг үрд байх болноо. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй гэж хэлсэн. Тэд миний нэг хэсэг бөгөөд өнөөгийн би болж төлөвшөхөд тусалсан гэж би хэлв. Хэрв тэр үүний хүлээн зөвшөөрч миний зовлон ойлгож эмзэглэж чадахгүй бол энэ харилцаа сүйрснээс өөрсгөө гэж хэлсэн. Товчхондоо бол тэр нүүхээр болсон бөгөөд бид нэг эсвэл 2 сарын турш бие биенээсээ холуур байж юу бидэнд хамгийн чухал гэдгийг эргцүүлэх болно. Надад бол тэгж эргцүүлэх шаардлага байхгүй. Надад юу хамгийн чухал энэ харилцаанаас юу хүсч байгаа би мэднэ. Түүнийхтэй эдгээр нь давхцаж байгаа эсхийг харин тэр шийдэх ёстой. Би тэгээд энийг уншаад энэ хүн OP нөгөө терапист юм уу гэж бодсон. Өөрөө сэтгэл зүйч харин тийм өөрийнхөө өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөл ер нь болж байгаа нөхцөл байдлыг ингээд амар зөв авч явж байгаа нь ингээд амар тэгээд ингээд амар тийм логикли ингээд хараад байгаа байхгүй. Ингээд шууд сэтгэл хөдлөлөөр ингээд хандахгүй яг ингээд юмыг ингээд стараатаагаар нь бодоод тэр нөгөө уурлахгүй хичээсэн өдр гээд тийм нөгөө уур гэдэг чинь илүү их сэтгэлийн шарахын илэрхийлж байгаа хоёр дахь эмошн гэдэг байгаа байхгүй. Охин нь хүртэл ингээд амар 13 та хүүхэд гэхэд амар тийм одоо ухамсартай гэх юм уу те тийм санагцсан ингээл танд би итгэж гин зөв юм хийнэ гэж итгэж гин энэ төргээл. Тэгээд энэ угаасаа Дона нас орсон их нэртэй нь тодорхой хэмжээнд өөрөө ингээд дотроо өрсөлдөд байгаа асуудал нь л та. Бас хэцүү байдаг бах л та. Ингээд өрсөлдөхгүй байх ингээд бас боломжгүй. Одоо тодорхой хэмжээнд юу гэдэг чинь ингээд салсан хүмүүс байлаа гэж бодоход тэр хүмүүс таарч төхөхгүй болоо салсан хүмүүс одоо өмнө хүнтэй салсан хүнтэй ингээд сууж байгаа болохоор тэр чинь бас нэг ондоо. Тэгэн гут ингээд амар хайртай ихнэр нь тас орсны дараа ингээд яхаар яалтчихгүй ингээд юм өрсөлдөж байгаа эсвэл нэг юм дутуу мэдрэмж ялчгүй авах болох л та. Би хизээж тэр хүний дайнд хүрэхгүй гэдэг тийм мэдрэмж. Энэ хүний угаасаа ихний сонголт нь тэр хүн байсан гэдэг яаж нэг тийм юм байнга байх болов гэж надад бодож байна. Гэтэ угаасаа яг энэ Дона энэ нөхцөл байдлыг угаасаа энэ нөхцөл байдалд яаж хандсан нь угаасаа л амар буруу бүх талаараа буруу байсан болохоор тэгээ ер нь бол одоо хэсэг хугацаанд ингээд тус тустай байгаад яамаа гэж штэ. Тийм. Буцаад ирсэн ч гэхдээ OP нийлэхгүй байх. Буцаж нийлэхгүй байхаа л гэж надад санагдчих. Нөгөөдийн хэдий ухаарад буцаад ирсэн ч гэсэн одоо нэг талаараа ийг авчиж байгаа шүү дээ. Харин тийм. Гэхдээ угаасаа энэ одоо эмэгтэй ч бас 39 мөс хүрсэн. Өөрөө бас амьдралаа ингээд магадгүй энэ дээр нөгөө тодорхой одоо өмнө нь нөхөртэй байсан ч юм уу хүүхдтэй ч юм уу тиймэрхүү юмнууд бол бичээгүй л л дээ мэдээлэл өгөөгүй. Тэгээд тэнгүүд энэ хүний ч гэсэн өөрийнх нь хоёр дахь амьдрал байсан байж магадгүй байхгүй. Тэгээд тэнгүүд бас ингээд эсвэл хүмүүсээс комментэн дээр тэгж таамагласан лээ. Ерөөсөн ингээд өмнө нь хүнтэй суугаагүй, хүүхдгүй. Тэгээд ингээд зүгээр ийм одоо л амьдрал нь эхэлж ингээл нэг тийм байдлаар оролцож байгаа. Тэгээд нөгөө ингээд өмнөх түүхийг ерөөсөө ингэж хүндэтгэж авч үзэхгүй байгаа. Тийм.
Тэгэхээр тийм байж магадгүй те нөө яг өөрөө насан туршдаа ганцаараа явцсан. Тэгээд одоо ингэж байгаа болохоор хэрвээ өөрөө өмнө нь амьдрал зохиож исэн өөрт нь бас ингээд ямар нэг түүх байгаа бол тэрийг арай хүндэтгэж амьдрал юм ингээд тэрийг ч юм бас ингээд арай хүндэтгэж нэрэ магадгүй үзэж болох юм аа. Тэгээ угаасаа ингээд хэлсэн одоо нөгөө юу гэж бодож байсан гэхээр Филипп бол өмнөх амьдралын чинь хэсэг. Тэнгүүт ингээд охин нь ч гэсэн өмнөх амьдралын хэсэг шүү дээ. Тэгээ чи охиныг бас яахын рефлекс юм уу тий. Тэгсэн ээж болж байгаа. Айгуу амир. Харин тий яах гэдэг. Тэгээ ингээд хүмүүс тэрийг нь бас амар шүмжилсэн байлээ комментээр нь. Охиныг тэгээд яахын амир. Нэрээ яг охиныг яах. Тий. Тэгээд ингээд нэг коммент байгаа. Энэ хамгийн зөв онцлог юм санагдсан та. Эхнэрийн тань нас орсныг хүндлэхгүй байгаагаа тэр харуулж байна. Тэр танд байгаа хайр дээр нэмэрлэх бус харин аль хэдийн байсныг нь өөрийнхөөрөө орлуулахыг хүсэж байна. Тийм, ерөөсөө л ингээл одоо нөгөө гэр бүл ингээд улам ингээд том болж ийн гэсэн утгаар биш. Өмнөх байсныг нь баллуурдангуудаа өөрийгөө ингээд авчир тавих гэдэг байхгүй. Тийм, тэгэл ерөнхийдөө одоо нөгөө нэг өмнөх дугаар дээр нөгөө ярьсан шүү дээ. Нөгөө аавыгаа дурсахыг ингээд зөвшөөрдгүү гэдэг. Тэрнтэй адилхан яваанда те нөгөө энэ охин чинь ингээд томрох тусмаа ээж мэж хандлаар ярих гэхлээр ингээд ярихыг ингээд хориглоод шодгүй ч юм уу тэгээ ингээд тим тохиолдол гарвал яах юм тиймстэй ингээд бараг намайг чивүүл хүндлээ гэж уул яах юм. Гэтэ яг амар тийм юм нөгөө зүртээ хов заяа маяа хин хаашаа. Гэтэ Филипп ингээд магадгүй ингээд насныхаа эцэст ингээд нэг амар юмнаас сэргийлж өгөөд явж байгаа юм шиг магадгүй айгу тийм сүртэйгээр харуул ингээд фейт мейт гэж харуул магадгүй тийм одоо нөгөө өөрийнхөө гэр бүлийг хамгаалаад тэгээд явж байгаа энергиэс ч юм тийм фейт гэсэн юм наад ч үгдэггүй бүтггүй тэгээд тэгж бас харж одоо Филипп өнгөрч байгааг тэгж гоёор бас ингэж бодож бас болох л. Нэрнгээс ихтэй тэр нохооч гэсэн мэдээж юм мэдэрсэн л байгаа штэ. Ингээ өөртөө яаж харьцаж байгааг ингээ мэдэрсэн л байгаа. Тэгээд бас яж болох юм аа. За миний өнөөдрийн сүүлийн стори болохоор MIDS холоос авсан стори байгаа. 6 жилийн дараач ex best friend болон бусад найзуудаа уучлах чадахгүй байгаа нь миний буруу юу гэдэг пост. За би 28 настай ахлах сургуульд байхдаа Ана гэж охинтой маш сайн найзууд байлаа. Тэр айгу нийтж popular харин би түүний nerdy дотгошоогоо найз найсаа нөгөө төрөний dynamic дахиад орж ирж. Ахлах сургуульд байхдаа би Итэн гэж залуу сайн байлаа. Гэхдээ надаас илүү Анаг сонирхно гэд би ямар нэг зүйл хийгээгүй л дээ. Тэд удалгүй болцож гисэн бөгөөд тэдний токсик салж нийсэн харилцааг нь би дуртай дургу дэмждэг байлаа. Яванда Итнийг бүдүүлэг муухай аштай болохоор би түүнд дургу болж эхэлсэн. Тэд 21-тэй байхдаа салсан ч жилийн дараа дахиад нийлээд 23-таа сүү тавьсан. Хурмнаас нь 3 сарын өмнө Итэн шүн над руу гинт цогтуу залгасан. Яагаад өөрийг нь тоогоогүй юм бэ гэсэн. Би түүнийг цогтуу байна гэд уцаа тасалсан. Маргааш нь би групп чатнаас хасагдсан бөгөөд найзууд маань бүгдээрээ намайг ghostlж эхэлсэн. Найзууд руугаа холбогдоод асуусан ч хинч юуж хэлсэнгүү. Ана руу холбогдох гэсэн боловч намайг блок гэсэн байв. Би бүр Итэн рүү холбогдсон боловч миний дугаарыг бас блок гэсэн байлаа. Би ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй их шаналсан. Тэр 7 хоног там шиг л өнгөрсөн. Ана холбоогүй байгаа нь хамгийн их шархлуулсан. Яагаад гэвэл тэр үед тэр миний бүх зүйл байлаа. Унтаж чадахгүй паниктайг болж хичээлтэй өдөр нь арай хийж сууж байлаа. Тухайн үеийн хамт амьдардаг байсан roommate нар маань тэр үед надад их туссан. Ана бит хоёр нэг их сургуульд сурдагч өөр ангид сурдаг байсан. Би түүнийг ангийнхан гаднаа хүлээж аваад найзуудтайгаа гарч ирэхэд нь ярилцах гэж үзсэн. Тэр намайг Итэнг булаах гэсэн хуурамч амтан гэсэн. Би түүнийгээ батал гэтэл тэр чимээгүй болоод яваад өгсөн. Тэд намайг Facebook дээр unfriend хийгээгүй байнга л уулзалтаж байгаа зургнууд постлж шууд бусаар над руу чиглэсэн дийснүүд хийж байв. Би тэгээд явандаа Facebook-ийн устгаа дугаараа сольсон. Баг багаар өөртөө итгэлээ дээшлүүлж урагшилж эхэлсэн. Би саяхан шинэ хаяг нээсэн юм аа Facebook дээр. Хэдэн өдрийн өмнө намайг тэд групп чаттай нэмсэн байсан. Ангийнхны уулзалт болох гэж байгаа юм гинэ. Намайг ангийн даргаа энтергээд л юуч болоогүй юм шиг харьцаж байлээ. Би группээс нь гарсан ч тэд над руу мессеж үтсээрээ. Ана над руу залгаад байсан болохоор нь би залхаад уцаа авлаа мессенжерээр.
Тэр бүх зүйлд уучлалт гуйж намайг уулзалтанд ирээч гэж гуйсан. Жил болгон ангийн дарга байхгүй болохоор уулзалт гонигтэй болдог гинэ. Тэр Итнээс 2 жил болоод салсан гэсэн. Надтай холбогдох гэсэн боловч надтай холбоо барих зүйл юу ч байгаагүй гэсэн. Надад одоо эн чинь юусаа хамаагүй. Яагаад энэ бүхнийг надад яриад байгаа юм бэ гэж би асуусан. Түүнийг үйлээд байхаар нь би уцаа таслаад бүгдийг нь игнор хийж байгаа. Гэр бүлийнхэн маань хин нэгнийг уучлах нь өөрийн амар тайван байдлын төлөө гэж надад хэлдэг. Гэхдээ би тэдний буруутай сэтгэлийг нь твтэхийн төлөө уучлах хэрэггүй гэж бодож байна. Миний буруу юу? Үгүй. Зүг шүү дээ. Тэгээ угаасаа яг тэгээд 6 жилийн дараа ингээд юу байхаар чи. Тэгээд энэ дээр надад нэг жоох эвгүй санагдсан юм нь Ана тэр үед миний бүх юм байсан гэдэг. Угаасаа нөгөө нэг юм. Айгуу тэр найзтай ингээд dependent болсон. Бүр ингээд цор ганц найз нь тэгэн гот нөгөө хүн нь ингээд багаар ингээд өөрөөс нь холдоод эхлэхээр угаасаа айгуу хэцүү санагддаг. Би бас өөрөө бас тодорхой хэмжээнд тийм зүйл мэдэрч ийсэн. Тэгэхээр яг ингээд одоо ирээдүгөө ингээд тэр хүнтэй ингээд 100% ингээд дүрсэлж харж исэн чинь ингээд багаар ингээд хүн дээр өчт юм уу ингээд миний одоо төсөөлж ийснээс эсэргээр ингээд юмнууд болоод эхлэх үед тэр үед бол бас ингээд сэтгэл нэлээд шархалдаг юм байна лээ. Тэгээ энэ нэр бас нөгөө нэг хоёр ингээд найз байгаа штэ. Тэгэнгүүт нэг нь relationship-д орчхоор нөгөөх нь жоохон ганцаардаж эхэлдэг. Энэ амар normal ингийн зүйл байдаг. Хоёлаа үеэд эхэлсэн чинь манай найз бас тэгээд гомдолж ирсэн штэ. Ер нь бол намайг тохоо олчлоо гээл. Өмнө нь амар нөгөө хамаг цагаа хамт өнгөрүүлдэг байсан хүмүүс чинь гинт ингээд амар багаар ингээд баг уулзахад болчихсон чинь тэгэл. Тэр тэгээд одоо ер нь бол даваал гардаг зүйл. Харин тийм амьдрал бол уус тохиолддог зүйл, даваал гардаг зүйл. Гэтэ энэ дээр надад бол хамгийн хэцүү санагдаж байгаа юм нь нэгдүгээр найздаа итгээгүй ингээд те энэ ингэсэн ингээд одоо өөрийгөө тайлбарлах гэдэггүй тэгээ боломжч болохгүй бараг тэгэл ерөөсөө өөртөө итгэхгүй те тэгснээ нэг тэгээ бүх нөгөө найзуудтайгаа холбоо таслуулж байгаа байхгүй бүх хамтын дундын бүх найзуудаараа бараг нийлээд буулээд байгаа байхгүй. Ер нь бол амар шууд ингээд direct гэхээс илүү нөгөө cyber bullying юм уу Facebook дээр unfriend хийгээгүй мөртлөө ингээд баян ингээд үг мөг хаяал тэгээ нөгөө нэг тийм bridal shower гэдэг нөгөө эмэгтэйгийнх нь bachelorette party эднэр болж байгаа тиймэрхүү юмнууд хазуураг мургийг тавиал тэгээл ингээд тэгээд харвс тэр бас айгүй муухай санагдав. Ер нь бол тэгэл надад бол bully юм шиг. Апдейт. Juicy. Зарим хүмүүс өмнөх постн дээр маань Итэнтэй холбоо өрөх гэд үзсэн байсан. Намайг тэхээс өмнө өчтөр тэр төрүүлээ надтай холбогдлоо. Найзын хүсэлт бас мессенжерээр хай гэсэн мессеж ирсэн. Бид хоёр тэгээд ярилцлаа. Тэр энэ амралтын өдрүүдээр кофе ууж ярилцъя гэсэн. Би түүнийг бити давраатай надад зүгээр хариу. Би тэр орой над руу залгасан ямар учиртай юм бэ гэж асуусан. Надад сайн банднер надтай халтаж ярьж чаддгүй болохоор Анагаар дамжуулж надад сэтгэлээ илчилдэг бай. Юу болох гэж байгааг ерөөхдөө ойлгож байгаа хэрэг тий. Тэдний нэг нь Итэн өжээ. Тэр үед олон хүүгүүд надад сэтгэлтэй байсан бол та. Гэвч тухайн үед зөвхөн Анаа л илэн талангуу хайрын үгс сонсдог байсан болохоор би өөрийгөө хүнд ч хэрэггүй гэж боддог байсан. Энэ нь надад тиймч одоо хамаатай байгаагүй л те. Аана тэр үед миний бүх зүйл байсан болохоор дахиад урьж. Аана тэр үед миний бүх зүйл байсан болохоор чадхал юм бол түүнийг гიშгэх улаан хивс хүртэл дэвсэж өгөхөд би ингэж байнгын бэлэн байдаг байсан. Ахлах сургуульд байхдаа би Аанагаас ямар ч иймэрхүү зүйл сонсч байгаагүй. Аана тэр залуучууд руу өрөвцөн царай гаргаж очиод намайг өөрсдийг нь режектлсэн. Тэгээд бас чамайг ингэж доромжилсан гэд нэгж хачирладаг гэж. Хүмүүс намайг их цантай гэд дургу байдаг байсан нь одоо ойлгомжтой болж эхлэв. Би бол зүгээр л хатуу чанга ангийн дарга сурагчдын зөвлөлийн гишүүн байсан болохоор тэгдэг гэж боддог байсан. Найрсаг сэтгэл татам Аанагаас ялгаатай нь би хатуу, хурц үхтэй, ховорхон инээдэг хүн байсан. Би одоо хиндч одоо инээдэ харуулах шаардлага байхгүй. Итэн тэр үед намайг гомдоож байсан нь Аана түүнд намайг эцэг гэхээс хаягдсан үнчин гэж хэлсэн гэснийх нь байсан гэж тайлбарлав. Одоо Аана
нэг нэмж нөгөө ачилдаг байсан гэдгийн гутаа үнчин гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Манай найз чамайг үнчин гэж хэлсэн. Энэ нь түүний хувьд маш эмзэг сэдв байсан бөгөөд тэр бага наснаасаа эмээ өвөөтэйгөө өссөн юм аа. Тэр хожим нь Ана маргааны үеэр санамсаргүй үүнийг хэлж орхисноор үннийг олж мэдсэн гэсэн. Тэр мөч түүнийг гэр бүлээ цоцлуулах өргөдөл гаргахад хүргэсэн юм. Итан Анаг үнэхээр хайрладаг байсан ч түүний байнга өөртөө итгэлгүй байдал аливаа маргаанд миний нэрийг байнга дуртаж байсан зуршил нь тэдний харилцааг хөндөрүүлсэн гэдгийг хуваалцсан. Тэр эсвэл Итнийг намайг бодсоор байна гэж буруутгадаг, эсвэл намайг өөртөөгөө байнга харьцуулдаг байжээ. Ана тэр шөндөөл Итний согтуу утасны дуудлагын талаар олж мэдсэн байна. Тэд маргалдаж Итэн хурмаа цуцлахад тун ойрцсон ч Ана түүнийг guilt trip-ийн үлдээсэн байна. Итэн ч Анаач худлаа яриаггүй эсвэл түүхийг гуйлаагүй. Ана зүгээр л манай бүх найзуудыг надтай харилцаа болохыг хэлсэн гэсэн. Тэд намайг буруугүй гэдгийг мэддэг байсан ч яагаад ч юм Итэн надад шийдэгдээгүй мэдрэмжтэй байгаа нь миний буруу байсан юм хаа. Би тухайн үед одоо ч бас интроверт хүн байсан бөгөөд тэр үеийн ихэнх найзууд нь Анагийн найзууд байсан. Тэд надаас нүүр буурсны дараа тэд түүнийг дагсан гайхмаар зүйл угаасаа биш байсан. Тэд хизээд миний найзууд байсан. Тэд хизээд түүний найзууд байсан болохоос миний найзууд байгаагүй. Ана болон миний ангийн хуучин хүүхдүүд намайг ахлах сургуулийн бусад найзуудад муу хүн болгон харагдуулсан. Итэн намайг үдсэн ядгаар manipulated болсон тул надад туслах зүйлийг үчигээгүй. Тиймээс би дугаараа сольж бүх social media аккаунт устгасан юм аа. Хин нэг нь над руу шууд доромжилсан зурус илгээгээгүй ч намайг чиглэсэн мэт санагдах постуудыг байн харж байсан. Миний нэрийг дурдсан ч үгүй мөртлөө шүү дээ. Итэн Анатай гэрэлтэй цуцлуусны дараа л бүх үнэн найзуудтай ярьсан байна. Одоо Ана болон миний хуучин ангийнхан бусдаар үл тоогдож 2 жилийн өмнөөс хойш шаанд болж байгаа. Буруу. Итэн надаас уучлалт гуйх ёстой гэж хэлсэн. Гэхдээ болсон бүх зүйлийн дараа энэ нь хангалтгүй гэдгийг мэдэж байсан л та. Тэр миний нэрийг хизээч гутаагаагүй ч намайг голсон бас ахлах сургуульд байхад орхигдсон үнчин гэж дуудсанд нь гомдож зүгээр л хажуугаас ажигласаар юу ч хийгээгүй гэсэн. Тэр над руу ирэх уулзалтын тухай асуусан. Тэр надаас ирэх уулзалтын талаар асуусан. Энэ удаагийн уулзалт нь 1995 оны ахлах сургуулийн төгсөгчид зориулсан байсан юм байна. Тэгээд хуучин ангийнхан минь зүгээр л ангийн дарга байсан хүнийг ирсэн болгож харагдуулахыг хүссэн байжээ. Би очихгүй гэж хэлсэн. Тэр намайг хүсвэл өөртөө нь болон түүний хуучин ангийнхантай хамт сууж болно гэж хэлсэн. Итэн. Харин тий. Бро. Би яагаад тийх ёстой гэж brother гэж хэлсэн. Би түнд хэлсэн. Би очихгүй. Надад ахлах сургуулийн найз гэж ерөөсөө байхгүй. Тэр хэрвээ бусд нь энэ үгийг сонсвол ингээд сайд болох байх таа гэж надад хэлсэн. Болж үз гэж хэлсэн. Олон хуучин найзаас зурус ирсэн ч би нэгэнд нь ч хариу бичээгүй. Би тэдэнтэй ямар ч холбоо одоо мэдрэхгүй байна. Ямар ч юм мэдрэмж байхгүй. Би Анад Итэн надад бүгдийг хэлсэн гэж дуулгасан. Тэр мессенжерээр дахин залгаж ойлж байв. Тэр магадгүй муу найз байсан байж болох ч намайг үргэлж дотроо кэрлж ирсэн гэсэн. Тэр олон жилийн турш үргэлж намайг боддог байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би түүнд тэтэрхий дотн хандаж байсан. Яагаад гэвэл тэр миний анхны жинхэнэ найз байсан болохоор. Би дунд сургуульд найзгүй байсан юм л да. Би маш хичимхий, дуугүй байсан болохоор найз нөхөдөө болж чаддгүй байсан. Ана л надад найзуудтай яаж харилцахыг, нийгмийн айдсыг даван туулахыг зааж олон хүнийг танилцуулж өгсөн. Би түүнд зориулж хоол хийхийг сурсан, өвдөгт нь асарч, крипүүдээс хамгаалдаг байсан. Миний хийсэн бүх зүйл зөвхөн түүний төлөө байсан. Одоо эргээд бодоход энэ бүхэн тийм ч эрүүл харилцаа байгаагүй. Магадгүй тэр намайг өмнөгшгөө байлгахыг хүссэн байх. Зөвхөн өөрт нь амар байсан болохоор. Тэр надаас дахин оролдооч гэж гуйсан. Тэр надад илүү сайн хүн байх болно гэж амласан. Харин би утсыг нь тасалж түүнийг блоксон. Хэсэг бодсны эцэст би фэйсбүүкээ дахин устгахаар шийдсэн. Айгүй зүйл хийж. Хэрвээ би устгаагүй бол тэд намайг ингээд үргэлжлүүлээ зовоосоор байх байсан баха. Би зүгээр л хуурамч аккаунттай байя гэж утсан. Эцэст би фэйсбүүкээ Harvest Town тоглоом тоглохын тулд нээсэн юм аа. Уучлаарай, урт пост болсон бол энэ миний анхны бөгөөд сүүлийн хавтаа идэх болно. Reddit дээр надад хуваараа зурус илгээсэн 4 хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний мессеж надад маш их утга учиртай байсан. Учир нь миний амьдралд надад ингэж их санаа тавьж байсан хүн бараг байгаагүй. Апдейт маань та бүхний асуултад хариулт болсон гэж найдаж байна.
баяртай. Нөө би гэхдээ нөгөө эргэн тойронд нь ямар support system байдгүй хүн байна л да. Харин тийм ээ. Тэгээд угаасаа ийм өөрөө ийм ичимхий угаасаа энэ жоох ийм social anxiety-тэй хүн болохоор угаасаа нөгөө ингээд найзуудтай ерөөсө болж чаддгүй. Тэгэн гууд ингээд нэг хүн ингээд айгүй бараг өрөвдөд найзалсан байгаа байхгүй юу? Яг ингээд те магадгүй. найзалмаар байгаад биш зүгээр ингээд нэг өрөвдөөл өөрийнхөө эргэн тойронд ийм нэг cheerleader-тэй болох гоо найзалсан. Үргэлж нөгөө өөрийг нь суппортлж идэг тийм хүнтэй болох. Тэгэн гууд одоо жишээлбэл тим ерөөсөө ингээд одоо юм найзгүй байсан хүн ингээд гинт ингээд юм дот найзтай болохоор угаас тэр хүнийг ингээд нэг талаараа ингээд romanticize хийж байгаа. Харин тийм ингээд энэ хүн миний бүх юм зүйл бүх зүйлгээд тэгээд бүр ингээд улам ингээд сохорцсон юм шиг ингээд одоо бурхан шиг баг ингээд амар харж байгаа байхгүй юу? Харилцаандаа ингээд нөгөө хүндээ хамаг хүчээ өвчөж байгаа байхгүй юу? Ингээд юм өөрийгөө шууд доор нь хийгээл нөгөөнөө дээрээ гаргачихж байгаа. Тэгээд ер нь ямар ч харилцаа байсан ийм нөгөө тэгш баланстай байхгүй бол ер нь тэгэл болдгоо юм санагдчихна та. Тэгээд энэ угаасаа Ана Иден хоёрын угаасаа харилцаа нь хизэж бүтгээргүй харилцаа байсан бол тарж байгаа байхгүй. Угаасаа Иден энэ OP-д сайн байсан. Тэгэнгუთ Ана болохоор Иден сайн байсан болоод худлаа ярьсан болчихж байгаа шүү дээ. Тэгэнгუთ ингээд угаасаа яагаад ч ингээд тэгж хэлсэн харилцаа угаасаа яаж угаасаа цаашаа явах вэ тийм үстэй. Ингээд байнга угаасаа би хоёр дахь нөгөө сонголт нээсэн гэдэг түрүүний яг юу Анаад байнга бодогдно. Тэгээд хэрэглэх болгондоо шууд нөгөө найзыгаа шууд нэрийг дуртаал чи юу тэгтэйг тэгсэн мэт чи юу анх угаасаа чи тэрэндээ л сайн мэт яг нөгөө тийм л тэгэл ингээл юм болонгоо чи яасан трийгээ бодоод байгаа юм уу. Йоо нөгөө хэцүү анги нөгөө юу санаа. Тий, нөгөө нэг Тимүнэ чамд хайрлаа шүү дээ. Тэр гэрлээ чи юу хий? Яг тэрнтэй амар адилхан надад санагдсан. Тийм ээ. Тэгээ уусаа энэ Ана уусаа өөрийнхөө нөгөө юуг л хуцсан байгаа байхгүй юу? Тий, нөхөө хуцсан тий. Тэгээ бүр яах гарах гарцгүй. Тэгээд ингээд баахан худлаа яриад ингээд юу яатсан юм нь баригдаад бусад ангийнх нь мэдэнгууд эн чинь ингээд юу болчихж байгаа байхгүй. Угаасаа бүгдээрээ яг ингээд энэ хогийн юмнууд ингээд шууд шааны гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө найзууд нь ч тэр гимсэн юм байхгүй яг үнэндээ буцаад нөгөө найзтайгаа эвлэрсэн юм шиг болж тэр нөгөө ангийн уулзсан дээр очиод буцаад ингээд хүмүүсээс ингээд за гэд ингээд нөгөө энэ хоёр эвлэрсэн бол бид нар одоо муухай хараад яах вэ гэдэг тэр юуг нь л тайвшруулахын тулд оролдож байгаа. Тэгээ угаасаа тэгээ ингээд надаа ингээд амар эвгүй юм нь ингээд байнга ингээд Facebook нь гарч ирэх нүгэ ингээд хайгаад гэсэн юм шиг байна. Тийм үү? Бүгдээрээ. Тэгэл яг Facebook буцаад нээн гут нь Итэн ч бүгдээрээ ч шууд ингээд юу Итэн отоо хүртэл ингээд сонирхоо те. Ингээд угаасаа өөрөө анханасаа ингээд нөгөө намайг нөгөө дарамжсан хүн биш юм байна гэдгийг мэдэн гутаа ингээд хоёлаа кофе ууж ин талаар ярилцъя. Юун дээр одоо уулзалтан дээр чи тухгүй байвал манай ширээ надтай сууч л та манай найзуудтай суучих муучих гэх. Тийм мув хийгээд байгаа. Тийм мув хийгээд байгаа байхгүй амар байлаар. Тийм амар шуурхай тий. Тийм амар шуурхай. 6 жил өнгөрчихөж байгаа штэ. Тэгэнгүүт энэ бүхэн асуудлыг одоо шийдвэрлэх хүн нь ерөөсөө OP биш байхгүй юу. Ингээл тэнгүүт нөгөө хүмүүс бүгдрөө чи хичээд зүтгэл гаргал та. Чи энийг шийдэлтэй гэдэг ингээд амар тэгээд байгаа байхгүй юу. Өөрөөсөө асуудал бий болгочоод тий. Тэгэл зүгээр ерөнхийдөө бол тэгээд энэ бусад одоо оролцож байгаа бүх хүмүүс тэгэл юу хийх ёстой гэхээр уучлалт хүсээл тэгэл энэ хүний зөндөн орхих ёстой байхгүй. Тэгээд энэ хүн буцаж тэднэр дээр ирнэ үү уучлал энэ хүний өөрийнх нь асуудал тэгэл тэгж яах чинь чи хичээл зүтгэл гаргал та. Тийм чи заавал энэ уулзалтанд ирэх чи ангийн дараа байсан шүү дээ. Тэр ялна. Тэгээд энэ хамгийн Ана угаасаа ингээд амар атаархуу зантай найздаа бол үнэндээ яг үнэндээ амар атаархаж явсан. Тэгээд найзд нь ингээд залуучууд ингээд сэтгэлээ илчлээд өөрөөр нь дамжуулаад сэтгэлээ илчлэнгууд тэр боломжийг ашиглаад тэр хүмүүсийг ингээд дарамт зөрүүлээд өөрийнхөө нөгөө дарамжилж байгаа өөрөө дарамжилж байгаа шүү дээ тэр хүмүүсийг зохиоод дарамжилж байгаа юм чинь тэр нөгөөний тэр атаархал уур тэр хорслоо шууд тэр залуучууд руу тэгж шууд гаргадаг үнэхээр Regina George цаашаа бүр ингээд бүр амар mean girl байгаа байхгүй би бүр ингээд энийг уншчаа бүр ингээд хүн яаж ийм амар юм
атаарх байж болох вэ? Өнөөдрийн дийм бүр ингээд минги орсон юм шүү. Харин минги орслуулсан юм шиг байна да. Гэтэ угаасаа зүгээр тэгж одоо инсалт хийх шаардлага байхгүй. Гүйл чи ингээд бүр ингээд амар одоо чи өөрийнхөө сайн залууг нэмээд инсалт хийж чи үнчин. Тэнгэн гутаа тэр залуутайгаа үргэлжлүүлээд үерхэд сүү тавиад турмаа игээ гэрэлсэн байгаа байхгүй. Харин тийм. Тэгээд би тэрийг бол үнэхээр ингээд ямар амар харсал байдаг. Тэр би бүр ингээд яг вау. Гэтэ ингээд нөгөө одоо OP ингээд амар intimidating одоо хүн байгаад штэ ингээд тангааш ингээд нөгөө юм амар даа бүрий байгаа. Тэгээ ерөөсөө хүн ингээд амархан яриа үсгэхэд амар хэцүү хүн. Тэгээ тэгэнгүүт тэгэл ингээд одоо энэ дээр бас ингээд OP-гийн буруу биш л дээ. Гэхдээ ингээд одоо хүн чинь ингээд өөрийгөө одоо би юм хүмүүсийн хүсч таалдаг төрлийн хүн биш гэж бодоо явж ийн гэсэн үг шүү дээ өөрийгөө. Тэгсэн яг үнэн хэрэгтэй ингээд хүмүүс өөрт нь амар их ингээд өөрийг нь ингээд амар их таалдаг байгаа байхгүй үнэхээр таалагддаг байгаа байхгүй. Угаасаа л ингээд бүр ингээд байж болох бүх муу комбинашнууд нийлээд энэ харилцааныг ингээд тойроод үүссэн байгаа байхгүй. Яг ингээд тэр OP-гийн өөртөө итгэлгүй байдал дээр нөгөө найзынх нь натаар хузан бас өөртөө итгэлгүй байдал нэмэгдэж ороод тэгэн гот ингээд яг ингээд энэ байж болох бүр ингээд хамгийн токсик ийм нөхөрлөлийг үүсгэсэн. Миний бодлоор энэ бүх явдлаас ингээд одоо сайнаар эргүүлээд гэх юм уу амар муухай юм болоод өнгөрчлөө шүү дээ ер нь бас энийг сайнаар эргүүлээд ингээд өөрийгөө илүү ингээд үнэлэх хэрэгтэй хаа. Тэг чадвал ингээд харин эсэргээрээ ингээд бусдыг өөртөө ингээд бусд хүмүүс өөрийнх нь орон зайд орж ирэх боломжийг үүсгээд те тэгж болох юмсан гэрлээ. Бичиж байгаа байдлаас нь харахад бол би OP-г бол нэлээд өөртөө ажиллаад айгуу сайжирсан. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг би энэ хүмүүсийн тэнийг юмтай орооцолдох надад одоо ямар ч шаардлага байхгүй. Би энэ хүмүүст юу ч ямар ч өртөө биш. Зайлцгаа гэд шууд юугаа хаагаад явж ин гэдэг чинь угаасаа тэр хүн ингээ өөр дөрөө маш сайн ажилласан байна. Өөрийнхөө юу үсэж байгаа, өөрийгөө нэгдүгээр тавина гэдгийг ойлгоцсон тий. Зүгээр л хааруус таван тогломорлоо. Энэ солиотой нэг юм юмнуудтай ингээ тэнхтэй тийм ингээ одоо 28 хүрсэн байж жахлах сургуулийн юмд ингээ юугаа явж идэг ингээ. Тэгээ бас тэ хоббитэй хүмүүс байгаа байхгүй. Угаасаа ахлах сургуультай пик хийсэн хүмүүс юм байна л та. Тийм нөгөө ахлах сургуулиас хойш амьдрал нь тэгээд доошоо явцсан. Тэгэл одоо нөгөө буцчихжал ахлах сургууль дээр очиад гэнэ тэгэхээр тэгээд нөгөө хуучин нөгөө нэг муудалцсан найзтайгаа буцаа эвлэрцээ авчираад ингээд оройн төрт нөгөө нэг яг бүх анхаарлын голд байгаад нөгөө удаан ирээгүй ангийн дарга ирсэн байна гэ яг хажуудалд нь ингээд наалтаад хүн болгоны анхааралд ингээд байх гэдэг байхгүй юу хүмүүс бол харж байгаа шүү та нарын юу төлөвлөж байгаа юм. Миний сүүлийн story R Confessions авсан байгаа. За. Би эрэхтэй 19 настай өнгөрсөн шөнө би эрэхтэй найзтайгаа тэрвэлтнийг оронд унтсан. Буруугаар ойлгохоос ч өмнө хэлчихье. Бид хоёулаа straight бөгөөд бэлгийн харьцаатай ямар ч холбоогүй үйл явдал байсан. Найз маань өчигдөр найз охиноосоо салаад хэцүү байсан тул ингэх нь зүгээр хэвийн санагдсан юм аа. Бид бас хоёулаа бусдыг тэрвэрх дуртай хүмүүс нөгөө Haggers гэдэг нь шүү дээ. Бид өөрсдийн хамгийн дуртай кино болох Superbad-ыг үзэж байсан бөгөөд киноны төгсгөлд гардаг best friend-уудын хэсэг гарахад тэр намайг тэрврээд чи миний хамгийн сайн найз шүү гэж хэлсэн. Би ч бас тэгж хэлсэн. Худлаа хэлэхгүй надад их гой санагдсан. Мэдээж бэлгийн мэдрэмж талаасаа биш харин сэтгэл зүрхний мэдрэмж талаасаа маш их таалагдсан. Бид хоёр бүр манай найз охин руу селфи явуулсан бөгөөд тэр үнийг өхөөртмөр байна гэж хэлсэн. Тэр зургийг маань муур манаас фотобомб хийсэн гэлээвэл. Тэр намайг налаад унтаад өгсөн болохоор би зүгээр л орхичихсан. Би өөрийн маскулинитэд хангалттай ихтэй байдаг болохоор иймэрхүү зүйлс толгоогоо хашлагдаггүй. Гоё мөч байсан. Ямар гоё юм бэ? Би нэг үү Superbad үзчихсэн гэхээр бүр амар perfect юм тий. Тий энэ нөө ингээд надад тийс боддог байхгүй ерөөсөө хөндөгддөггүй маш ховор хөндөгддөг сэдв юм шиг ингээд эрэхтэй хүмүүсийн хоорондын ингээд нэг хайраа ингээд биеийн одоо хөдөлмжөөрөө илэрхийлэх гэх юм уу эрэхтэй хүмүүсийг баг жоохноос нь одоо нөгөө нэг найзтайгаа ингээд амар дотно одоо ингээд бинийг ингээд твэрч мөврэл үнсээл тэгвэл баг хүү эрэхтэй хөхөд ээж тэгдэггүй ингээд боловчдаг. Тэгээл нөгөө нэг та хөтөлцөн явж ивэл хоёр та хоёр ягаад гараа хөтөлцөн охин хөтөлдөг болохоос ямар эрэхтэй хөтөлт юм уу тийм баг тиймэрхүү байдлаар ингээд амар шууд сүрэг байдлаар ингээд ойлгоход хүргээд байдаг.
тэр өөрийнхөө тэр masculinity-та ямар гоё ихтгэлтэй залуучууд те. Яг ингээд юусоо яг жинхэнэ ирэх хүн шиг. жинхэнэ ирэх хүн шиг. Ямар ч тийм токсик юм байхгүй. Харин тийм те. Ингээд одоогоосаа хайраа илэрхийлэн гэдэг чинь тэр үйлдэл чинь өөрөө ийм хүсэх үзүүл байхгүй юу? Ерөөсөө ингээд эмгтээлэг үйлдэл биш байхгүй юу? Тэ? Одоо бусдыг тэрвэрчин гэж тэр мэдрэмжээ хуваалцсан гэж чинь тийм. Ерөөсөө эмгтээлэг үйлдэл биш. Тэгээд бүр амар гоёсэн би уншсан чинь ингээд яа. Ер нь бол яг яалтчгүй normalize болох ёстой зүйлсийн нэг. Тэгээ одоо ялангуяа сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн нөгөө дунд depression ганцаардал нөгөө male loneliness эднэргээд том сэдвүүд хөндөгдөж байгаа үед хүүхдээ бүгдээрээ яг анханасаа яг чиний хэлдгээр ийм тухтай одоо өөртөө тухтай байдаг байдлаар өсгөж чадах юм бол магадгүй тэр асуудлуудад ингээд баг зэрэг эргээр нөлөөлөх болов уу гэж би бас бодож байна. Манай нөгөө хоёр эрэгтэй мөр хоорондоо тэрвэрлтээд өвччихээ санаад орлоо. Тэгээ тэнгөө манай нэзүүд амар ядаргаатай тэгээд гей юм уу гэж янз бүр тэнийг комментлээ. Моорштэй. Нэгдүгээр зүгээр л тэрвэрлдэж байгаа л байхгүй юу. Тэгээ яагаад заавал айгуу тийм нөгөө тухтай болол доордоо тэр яагаад ингээд хүүс хамаатай юм. Яагаад юм sexual юу хамаатай юм. Ерөөсөө хамаагүй тийм агуулгаар харж байгаа нь өөрөө ч асуудал байхгүй юу. Тэгж харж байгаа хүнийх нь л асуудал байхгүй юу. Түүнээс тэр үйл явдлын буруу ерөөсөө биш тийм. Амар бас гоё санагдсан юм нөгөө супер байдын ерөөхдөө манай тэр нөгөө гол дүрийн хоёрынх нь character arc нь бие биендээ сэтгэлээ илэрхийлэх одоо зөрөгтэй болоод дуусж байгаа ерөөхдөө character arc-ын дууссан тэр хоёр найз аль хэдийн ингээд одоо тэр төвшөнд ингээд найзууд тэгээ тэрийг хамт үзээд ингээд гоё тэрвэлтэй тонцсон гэсэн ч гоё санагч. Одоо нөгөө нэг Friends-ийн нэг анги дээр хин нэг хоёр ихтэй хоорондоо нэг тэрвэлдэж унтчаад бөө юм болоод тэр амар тэнэг анги өгдөө штэ нэг айгүй тэнэг plot point байдаг. Тэр одоо тийм toxic одоо сэтгэл зүгээс ер нь холсон зүг хол байх зүг. Одоо ер нь гэхдээ арай дээр болж байгаа ах гэж би боддоо шүү дээ. Одоо Gen Z хүүхдүүд энэ дээр арай дээрцэн болоо гэж боддیں۔ Би одоо өмнөх үеүдээ бодвол гэсэн. Түүнээс биш яг ингээд бүр энийг overcome хийсэн бол юмд арай нөгөө нэг нээлттэй ханддаг болсон баг л та. Өмнөх найз охиноосоо салаад сэтгэлээр унтсан багт нь бас ингэж comfort хийсэн бас амар гоё байхгүй. Тэгээд ингээл би биндээ ингээд төшөөдлөх оруулаа тий. Тэнгүүтээ найз охин өөрөө эн чин open найз охинтой найз охин лугаа зураг явуулангууд нөгөөх нь бас ингээд амар гоё шоолж моолохгүй шууд ингээд юм хөөрхийн. Яа та хоёр ямар хөөрхийн cute байна гээл тэгэл амар wholesome байгаа. Миний юунд бол юм байсангүй л дээ. Миний өмнөх амьдрал одоо юу гэдэг чи манай найз ч юм уу найз охиноосоо салцсан байж хатал тэгэл тухай үед бол айгу токсик юм хэлж явж ирсэн. Тэгээ угаасаа өөрөө охин байгаа андаа. Шууд одоо наад тэр өөр охин л одоо шууд мессеж чичээд нэр гэж дээ юу. Угаасаа бэч. За арайч тэгж байгаа. Тэгээ өөрийнхөө нэг тийм юунуудээс юу би наад чи хизээч сайн надаа ерөөс таалагддаггүй байсан гэж. Тэгээ угаасаа нөгөө нэг тийм ерөөсөө нэг амар твэрж өврөөл за ямар балан андаач тийм ямар балан ингээд тэгж ерөөсөө реакшн гаргадгүй тэгэл тэгэл зүгээр штт. Угаасаа тэгэл шаан хэдүүлээ гэл. Угаасаа яг тийм сэтгүүгээр байгаад одоо бүр гоё шаан гэдэг. Тэгээ одоо угаасаа эндээс одоо хоёулаа сингл болсон юм жаа одоо шаан гээд зүгээр яг нэг тийм өнгөн дээрээ ингээд нэг юм аргадаад байгаа юм шиг. Гэтэ яг үүндээ тэр хүний сэтгэлд ингээд ямар ч ингээд тусалцаа өгөхгүй байгаа хөөхгүй тэр чинь ингээд нэг юм худлаагаасаа тэр үхүү хоёрын хооронд нэг instant gratification гэдэг одоо юм байгаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө л нэг тиймэрхүү юм хальт өгөөл тэгэн гут надаас салж явал манай нөгөө найз чи яг үүндээ уйлал харж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө ам сайд гэхээр урдаас нь доод би сайд гэдэг шиг байна. Тэр шиг байхгүй. Одоо юундаа одоо гоё шаан. Ерөөсөө нөгөө it's okay гэдэг хариулт. It's okay гэд одоо яг өгдөг чи нэг you're gonna be okay. Тэгэн гот тэр бол хамаагүй илүү хурдан одоо тэр break up-аас get over хийхэд арай хурдан нөлөөлөх болов гэж бодож. Тэгээ угаасаа нөгөө нэг эрэгтэй
хүмүүс тэгээд байдаг чинь нөгөөх нь ингээд нэг нь ингээд арай нөгөө нэг одоо affection үзүүлээл тэрч мөрдөг ч юм уу ингээд янгот нөгөөх нь зайлаач биш таа. Шот. Аль шүүстаа. Яг л тэгдэлтэй. Тийм тэр нь тэгээ бүр ингээд нөгөө тийнейж ах үеэс эхэлдэг. Тэгээ ерөөсөө тэгээ тэр чинь мэдээж ер нь эрэгтэй хүн гэлтгүү нас явах тусам бүх хүмүүс л ингээд хоорондоо ингэж биеийн хилэмжээрээ ингээд хайраа үзүүлэхээр нэр болд юм санагдаж надаа. Одоо ингээд тийг санагддаггүй юу? Мэдгүй ингээд тэрж би бинийгээ тэрээд миний хувьд болохоор яг уу манай эрэгтэй найзуудтай миний харилцаа нас явах тусам улам арай ийм одоо тийм бие биентэйгээ vulnerable байж сурж байгаа гэх юм. Тэрнээс биш яг одоо юу гэдэг чинь нэг өсвөр насныхаа үед бол яг л зайлаач таа мөн л үзсэн. Би болохоор нэг одоо physical талаас нь л яриад байна л та. Тийм гэхдээ ер нь бол одоо бол хамаагүй тэрч юурэхэд бол хамаагүй comfortable мэдрэмж би бол авч байгаа. Эсвэл би өөрөө нөгөө нэг арай masculinity-тэй арай юу болсон болохоор гэх юм уу? Итгэлтэй болсон болохоор гэдэг ч юм уу. Тийм. Тийм байна да. Жинхэнэ ирхэн бол юм байт юм аа. Энэ хоёр хүүхд бол ч таа гоё яана. За тэгээ өнөөдрийн дугаараас хамгийн кино цаашаа стори яахнэ. Чиний сүүлийн стори надад бол тийсэн. Надад ч гэсэн. Бусдууд нь бол яах вэ ингээд зүгээр айгу. Надад гэхдээ яг Филиппин нохооны түүх бол айгу таалагдсан л та. За тэгээд манай 3 дахь дугаар энэгээр өндөрлж байна. Манай дараагийн подкастны сэдв болохоор workplace уу ажлын байрны асуудлуудын талаар бид хоёр ярилцах болно. За тэгээд like, share and subscribe дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая. Баяр таа. Баяр таа.